Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор бол эрүүс хамгаалах сангийн биологч, эрүүс судлаач Лавг Сүмбрэл агсны урагдээ ирээд байгаа. Танд орой минь түргье. Баярлалаа, та бүхэнд орой минь. За, нэвтрүүлэг эхлэхийн өмнө үзэгчдтэй багахан хэмжээний тайлбар хийх хэрэгтэй баг. Эрүүс хамгаалах сангийн биологч, эрүүс судлаач Лавг Сүмбрэл агсны нас барсан шалтгаан их бүрхэг өнөөдрийн хүртэл хэрэг илэрхгүй байгаа. Энэ талаар бид 2 удаагийн цуврал нэвтрүүлэг хийсэн. Тэгээд өнөөдөр таныг студид урьж бас зарим асуудлаар цензургүй нэг нүгүү ярилцахыг хүссэн байгаа. Ингээд урилга хүлээн авч Хаа холын Хөвсгөл аймгийн Хатгал сумаас ирсэн танд баярлалаа. За тэгэхээр талигаж Лавг Сүмбрэл маань ямар хүн байсан? Ямар айлд өсч торинсэн? Тэр хүн яагаад биологч улсын ан амьтанд хайртай байсан гэдэг асуудлууд хүмүүсийн бас сонирхлыг татаад байгаа. Тэгэхээр та бол өөрөө насаараа байгаль хамгаалагч хийсэн хүн. Та яг одоо өөрийнхөө хашиж байгаа ажлаа танилцуулаад хоёул энэ талаар ярилцлага эхлэе да. За би бол Хөвсгөл аймгийн Улаан уул суманд төрсөн. Нэгээр бол Монголын хоод хязгаар Дархтын цэнхэр хотгор гэж Монгол орны Швейцар байгалийн гайхамшигт ийм газар төрж өссөн хүн байгаа. За манай аав гэж бас эртээр үеэс л тэр нутгийн уугуул ийм хүн. Тэгээд эртээр үеэс л уул хадаар дэнж нэгдэл нийгэмд ажиллаад баяж байсан. Тэр дундаа байгаль дэлхийдээ харьцаж ангороо хийж түүхээдийн ангийн ааган тентэр байсан юм хүн л дээ. Тийм учраас ангийн түүхээд социализмын үеийн төлөвөө бол хатуу байсан. Төлөвөө биелүүлэх бол аагантай ажил их хэцүү. Энэ маягаараа бол бас ангийн түүхээд цуглуулж бас өөрөө ангийн түүхээдийн төлөвөө биелүүлэх гэсэн ийм амьдралын эртний хэв маяг уламжил дүр төрхмөн ийм айл манайх бол удмаараа. Тэгээ бид нар ч гэсэн бас тодорхой хэмжээнд ангорооны хиш хүртэж бас хүн болсон хүмүүс. Тэ. Ингээд тэр утгаараа би бол хар багасаа лаавтайгаа 6-7 наснаас ажил хордлын тэр цэнхэр тайг Дархтын хотоор тэнсэн хүн л дээ. Тэгээ яг тэр багийн хүмүүжил тэр уул хатанд та явах харьцах энэ дур сонирхол маань бас байгаль хамгаалахын ажил руу хүчээр оруулсан. Би бол төрийн бодлын төрийн дараагийн том томилтоор бол би энэ байгаль хамгаалах ажил хийгээгүй. Би Улаанбаатар хотод Нах яамд ажиллахаар ийм шалгуултанд орж байж хахад энэ дунд бол би эгчиндээ байж хахад нэг морь янцгаад байхгүй азарг. Тэгэл би шууд маргааш нөргөлөөгөл би ерөөсөө Хөвсгөл явж нутагтаа ажиллана гээл би тэгэл яваад өгсөн. Би миний томилт бол Эрдэнэ унаг янцгааж надад томилж Хөвсгөл нутг руу явуулсан. Тэгэл яг нантайгаа ханилал Архангийн их тамир сум хүн манай эхнэр наран цэцгээд ингээд бид хоёрд төгсч очоод Хөвсгөл нуур гэж энэ сайхан дэлхийн агуу нуурын захад манай ээж бол бас Хөвсгөлийн нуурын иргэнд төжсөн хүн л дээ. Ингээд тэр нуураа хамгаалах ийм чухал бөгөөд хариуцлагатай ийм ажилд хар залуугаараа дөнгөж 23 настай ингээд ирээр очсон. Ингээд манай хүү бол талигаач манай том хүү дээ. Лавг Сүмбрэл. Та хэдэн хүүхэдтэй? Манайх 4 хүүхэдтэй. Тэгээ тэрний хамгийн том нь манай өнгөрд талигаач байсан. За яг тэнд төрж өсөөл 4 хүүхэд төрүүлж өсгөөл. Тэр 4 хүүхэд төрүүлж өсөхдөө их сургууль төгсөөл би 87 он төгсөөл 89 он би хөдөө гарсан. Дууланд зэрлэг амтан хамгаалах, маллах гэдэг юм хамгаалах гэдэг ийм ажиллаар яваад миний хүүхдүүд бүр 3 наснаас эхлээд тэр зэрэг амтны ааш араншин, тэр харьцаанууд, тэр дундаа аюул нь хаана байдаг гэдгийг үгээд бүр мэдэрсэн юм хүүхдүүд байсан л да. Яг би бол бас өөрөө тийм бүр баг бахын шууны дэгдэхээ тэжээх ч гэдэг юм нэг иймэрхүү сонирхолтой хүн байсан байхгүй. Өөрөөс нь янз бүрээр давдаг ч юм уу. Яг нэг ийм сонирхол байсан. Тэгээд би чинь төгсч очоод 2 гахын торой хүнээс судалж чаддгийг. Тэгээд нэг уг шарган их гэж Монгол өрг даваа гэж Орос Монголын хилийн наанаас би нэг согооны тугал морин дээр дүүрч 7 хоног ганцгалж явж хатгад авчирдаг байхгүй. Тэгээд хатгалын төвд тэжээж ирсэн. Тэгээ манай хатгалын бүх хүмүүс мэддэг байсан. Тэр манай тэр бугын тугалыг гүйх тэр гайхамшигтай гүйдгэлдэ дэрх гэдэг өгödөх байхгүй. Тэр миний хараад ингээд томроод ирэхээр бид нар бүр тэрнийг байгальд нь аваач гэдэг тэр ард давхар гэдэг газар очиж нөөж очиж уулын мохот тэнд хүн амтны явдгүй ингээд
Тэнд бид нар 7 жил амьдарсан. Тэр 7 жилийн амьдрал бол манай хүүхдүүд тэр байгаль дэлхийтэй харьцах, зэрлэг амьтантай харьцах, тэр миний ажил үйлсийн мөн чанар одоо манай гэрийнхэн арын албаас энэ бүх мөн чанар амьдрал тэнд ингээ уйлдаатай тэндээс ингээ хэн болохаа бол гэж гаргаж ирсэн ийм онцлогтой айл байсан юм аа. Тэгээд талигаач бол ерөөсөө багасаа л ан амьтантай ойрхон байгаль дэлхийдээ ойрхон өссөн хүүхдээ шүү дээ. Тэгэхээр мэрэгжлээ сонгосон ч гэсэн энд нөлөөлсөн байх нь. Тий. Тэр амьтныг одоо 7 настай хүүхэд байхдаа одоо гөрөөсний эвэр тэжээж байсан гөрөөснийг эвэр хэмждэг байсан байхгүй. 5 хоног тутам хэмжгээд би гараапа үүрэг гэдэг юм уу одоо их нэртэй хүүхдүүдэд гаргаад өгчөөд би өөрөө бас нэлээд уул хадар дэний хоббич гэдэг юм ажилч гэдэг юм ер нь гэртээ жилийн нэг 200 гаруй 300 тоногт нь баг гэртээ байдаг байсан. Тэгэхээр миний ажил арын алба тэднэр л хариуцдаг. Тэгэл тэр амтнаа тэжээн харна өвс тэжээж бол маргааш хороо тавина ингээд байж ингээд сургуульд 1 жилийн дараа бид нар оруулдаг. Яагаад гэвэл бидний амьдрал хөдөө байсан учраас хичээлийн би заачаа гэртээ заачаад багштай ингээд одоо маргалт эхний 1 жилийн одоо юу гэдэг эхний жил ингээд нэг хичээлийн заагаад дараа жилийн шалгалт өгөөд 2 дугаар ингээд оруулж ирсэн байхгүй. Тэгээд яг хүүхдүүд төв тайлд байдаг байсан юм. Тэгээд яг сургууль соёл яг угаасаа бас сурч боловсрох юм хүмүүжил юу гэдгийг сонирхлаараа бол манай хүүхдүүд сургууль соёлд бол сайн сураад ингээд конкурсанд ороод их сургуулийн хөрс судлын анги авдаг. Тэгээ хөрс судлын анги аваад явахгүй ч маягтай ер нь нэг зорьсон юмд бол тийм нэлээд тууштай тийм дадалтай хөвгөлтэй ер нь бол их яс байхгүй юмд бол яс чанартай байхгүй. Тэгээд би заавал биологийн ангид орно гэл. Тэгээ яг тэр үед би бас өөрөө жаахан нэрэлт хөдөө хүнлээ их сургуулийн биологийн багш нар бол би цөмийн тань их сургуульд байхдаа бид нэр хамт сурч хөдөлмөрлөж багш байсан юм хүмүүс байсан. Би очиод тэнийч курс надад оруулаад өгөх боломж байсан. Гэхдээ нөгөө удмын гэдэг юм уу яс чанар бол тийм хүнээс яг юм гоох тийм юм шудраг байх юм чанар бол үүндээ нөлөөлдөг. Заримдаа гай болд заримдаа бол сайн талтай л да ихэнхдээ. Тэгээ нөхөр шууд өөрөө очиод их сургуулийн биологид орохгүй цаашаа сургуульд явахгүй гэсэн бодлыг яагаад өөрөө биологид орцсон л байсан. Тэгээл ороод тэрэнд ороод бацаахан одоо бусад энэ их сургуулийн шар багш байна, суран багш гэдэг нэр дагаал ингээл сайхан биологчлуулаад төгсөөд ирсэн бид баяртай байсан. Гэхдээ сурч байхдаа одоо 3-4 дугаар курст байхдаа өөрөө тэр дадлаг хийж байхдаа тэр олон улсын эрүүс хамгаалах санд оюутан байхдаа дадлаг хийгээд бас тэр олонд бас хүндлэгдэх гэдэг юм уу, тоогдох гэдэг юм уу бас энэ хүүхэд бол цаашдаа ажиллаж чадах юм байна гэсэн юм үнэлэмж аваад ерөөсөө өөрөө тэгэл ажил олоод ажилд орцсон байсан. Тэгээ ерөөсөө ажилд ороод ер нь биднэрт нэг том юм байсан, зарчим байсан. Бид нар хүүхдээ хар багаас нь ерөөсөө бие даах чадвар, тэр амьдрах чадвар, ер нь байгаль цаагуурыг ажиглах чадвар, ер нь яаж амьдрах вэ гэдэг юм бол ингээд амьдралынхаа явц тунд ингээд бий болгоцсон. Ер нь аль ч хүүхэд ганц нэр манай талигаач биш ер нь бүх хүүхд тийм юутай. Тэгэхээр ингээд мэдээж хүүхэд нь одоо би ч хөвсгөлийн хоотгоос гард хүүхэд нь өмнө Монголын урд хил дээр байдаг санаа зовбол зовн штэ. Тэгэхэд бид нар нэг санаа зовдгоос яагаад вэ? Энэ хүн хаач очоод амьдраад ажил алба хийгээд хүний арга ив болоод цасан шуурга болоход нэг газар хорогдох газараа мэдчихнэ. Усгүй болоход ус хаанаас гарахыг мэдчихнэ. Ийм учраас нэг тийм бусад юмд нэг санаа зовдгоо байсан байхгүй. Ер нь бол ингээд сэтгэл амар байдаг гэсэн. Ер нь манай альч хүүхдэл тийм л. Ер нь багаас олгосон хүмүүжил бол ер нь амьдралын их сургууль гэдэг юм уу? Одоо ямар ч амьдрах арга ухаан сургууль бол ер нь бол одоо найдвартай суусан гэдэг юм уу юм хүмүүжилтэй. Нөгөө талаасаа бас эрүүл мэндийн хувьд нэг хүүтэнд гарч яваад хатгаа авчихгүй. За нэг ус гიშгээд хоолой нөвчихгүй гэсэн тийм байхгүй хац суусан. Үнэхээр хац суусан. Манай хүүхдүүд бол өнөөдөр хүртэл хатгал сумынхаа эмнэлэгт нэгэн ч хэвтайгүй. Би өөрөө өнөөдөр цусаа авах үзээгүй юм штэ. Цусаа одоо өнөөдөр 50 гартлаа цусаа өгч үзээгүй юм. Цус өгөхөөс айдаг хүн. Би зугтаж байсан сургуулаас зугтаад 2 хоног ууланд хэсчихсэн би цусаа авахаас айл. Дээр үчин цусаа авах чинь бараг хөөлтэй байсан. Тэгэхээр тэр хүмүүжлэр энэ эрүүл байх эм тарай хэрэглэхгүй байх гэдэг ер нь хээр яваа хүн эм тарай тэр болгон байхгүй ер нь газарт байгаа ургамлыг таньж мэдэл түгээл идээ явчих шүү дээ. Ханаа төрөл банчин түг гэдэс өд төсөөд түгээл ичгэн
Тэ? Ингээд энэ бол хээр гадаа Монголын байгаль бол энийг л бидэнд бий болгосон шүү дээ. Ийм л байдлаар бид нар амьдрчил ирсэн ер нь бол. Талигачийн тухай ээжийнх нь ярьсан нэг хэсэгхэн бичлэг байгаа. Тэрийг хоёулаа тавьчих да үзэгчдтэй бас үзүүлэх гэсэн. За. Одоо 98 оны л байгаа. Тэгээд одоо нэг 2 3 жуулч ирэх ёстой байсан. Тэгээ энэ хоёр хүүхдээ одоо нэг хэдэн морь хөдөлгөөд тэр хүмүүст үйлчлүүлэхээр эндээс нэг 40 км зайтай газар руу явуулсан байсан. Тэгээд яг энэ хоёр маань нэг 2 3 өдрийн л хоол хүнстэй явуулсан хүмүүс очно гэдэг явуулсан учраас тэгээд тэрнээс хойш бас нэг 2 3 хоног жаахан хоол багтай байсан юм шиг гэн. Тэгээд ээждээ ярьжсэн бит хоёр айгүй хөл чидэд навчараас малгай хийж өмсөд ярьжсэн нэг одоо Авчраа малгай гэдэг үссэн. авчраа малгай гэж нуурынхаа уснаас уугаал тэгээд байжсэн гэж ярьжсэн нэг хүч. Тэгээ ийм багасаа миний хүч бас амьдралын хатуу хөтөө үлс цанхыг үдсэн одоо нэлийн амьдрал төвчээстэй одоо 4-р ангид байхдаа л одоо энэ нуурыг тойроод ингээд жуулч аваад нэг ахтайгаа явж аялж байсан. Багасаа л жуулчдын дагуулад явдаг байсан гэдэг ээжийнх нь энэ яриа байгаа юм л да. Тэг яг үгүй. Манай хүүхдүүд ер нь хар багасаа л ер нь хөдөөний хүүхдүүд хар багасаа л морь унд сурна. Тэгээ яг уу хэд 3 морь унаад 5 10 тэр үчин жуулчин барга ангатуу ирж исэн үе. Энэ бол ангатуу одоо 93 4 95 6 оны үе байна энэ бол. Тэгэхээр нэг үйл манай хүүхд бол нэг 8 9 настай багцаал багш байна. Тэгээд тэр үед бол 2 3 морь хөтлөөд гэрээс далайн манах зүүн талд байдаг. Энд нэр бол баруун талын тэр онголог гэдэг газар байна л да. Онголог гэдэг газар очиж жуулчин тосч авахаар очиад тэр нэг жижигхэн байнд бол бас манайд л манай хүүхдүүдтэй л тоглож өссөн бидний одоо ажил тусал дүүн одоо манай хүүхдүүдийг харж ханддаг бас нэг л амь нэгтэл амьдрал нэгтэл ийм айлын хүүхд байна л да. Тэгэл манай хүүхдийг морь хар унаа сургахад эцэг эхээс ил үеийн хүүхдүүд чинь их хурдан айж ичхэ мэдхгүй унаж ойчхаа мэдхгүй сургачдаг штэ тэр банд байна л да бямлаа гэдэг одоо ч байгаа энэ манай хүүхдүүд найж энэ хоёр яваал ийм амьдралын одоо эрхээр гэдэг юм уу амьдралын хар багаас л суралцсан ер нь бол тэгээд би түрүүн бас ярьж илээ ер нь бол хар багаасаа ер нь хүн бол тайгд байх амьдрал бол тайгийн хуулиар л байна. Тайгд байх хууль юу юм гэхээр та амьд явах урлаглын эзэмших ёстой. Амьд явахын тулд тайгд яах юм гэдэг. Тийм учраас хээр гадаа амьд явахын тулд тэр хоолоо олж идэх ёстой. Тэр юу байдаг юм? Мөөг байдаг юм уу? Тэ ургамал байдаг юм уу? Эсвэл загас нугасч байдаг юм уу? Тэ? Ийм одоо идээд тэр мэдээж хоол дууслаад өгчихгүй тэгэл ус уугаал байж л байна л да. Төмөр тавьчихгүй л бол ийм л маягаар л яг ер нь ийм л маягаар явдаг. Тийм учраас бидэнд бол санаа зовдггүй шээ ер нь бол Ингээд таны хүү өөрийнхөө дуртай мэрэгжлийг өөр анги сонгосон хэрнээ эзэмшээд өмнө говийн одоо 3 дэс суманд Досон бомбын нуруунд одоо эрүүл судлаачаар ажилладаг болсон. За энээс хойшоо 3 удаа айхтар халтлагт өртсөн байдаг тийм ээ. Эхний халдлага нь болохоор талигачийн одоо гүрээний судсыг ханах гэж оролцсон байдаг. Энэ яг юу болсон та манай үзэгчдэд тайлбарлаж өгч. За энэ 14 оны 5 сар шиг бодож байна. Яг их сургуулиас гараад магистрийнхаа шалгалт юмыг бичиж байгаа л магистрийнхаа ажил бичиж байгаа л орой 11 цаг үед гэрлүүгээ харж явахад нь тэр залуучууд зочд буудлын одоо хойд тал юм да. Тэр хавцаа тэр байшин хажуунаас нь 4 залуу ирэл барьж аваад ноцолж байхад л юу н одоо күрчгэнд байгаа л да. Гэхдээ хоёр янзын хүн хоёр янзын бие зэвсэгтэй байсан гэж оношилдгийг. Нэг зэвсэг нь болохоор маш нарийн хурц эрттэй зүйл байсан. Би пиритик байсан мөд одоо хамцаад хоёр зүссэн күрчгэн байдаг. Маш нарийнх ингээд зүссэн. Цэвэрхэн зүссэн. Нөгөө нэг нөхрийн гарт бол тэр эмч бол монходож үйлээр огтсон байна гэж ярьдаг байхгүй. Хоолог нь 8 7 8 огтсон гэдэг энэ талд нь. Тэгээ яг уу сусаалдаал ер нь бол ухаалдаал унахт нөхдүүд алчлаа л гэж бодсон юм шиг байдаг. Тэгэл зугтагаал алга болсон. Тэгээд яг уу сусаалж шивж байгаа ухаараад өглөө өөрөөр 4 5 зав үед босч ирэл гэрлүүгээ харсан. Тэгээд дүүн аваал юмдаг тэгээд оюулал тэгэл ээжийн дууч авчраал
дахиж эмнэлэг төвтүүлэл нэг хэд тонс юм аа. Тэгээ ямар ч гэсэн залуу хүн учраас хурдан эдгэл гайгүй болсон. Тэгээ яг тухайн үед нь яг бид нэр яг Улаанбаатар хот их хотод бол нэг дээр үдэл баг бах хот дээрэм тоноолтол гэж ярьдаг. Тэрний нэг л юм таарчтал гэсэн ийм байдлаар л одоо бас л хүмүүс тохиолддог зүйл гэсэн байдлаар л нэр тоогоогүй байх нь тий. Тоогоогүй л юм ерөөсөө. За яг өгчгээгүй л болсон одоо бас азтай байна гэсэн л байдлаар л хандсан. Хоёр туудагийн халдлага бол хар машинтай хүмүүс барьцаалж авч явж дарамтлсан байдаг тий. Тий. За тэр бол тэр юмнаас болоод би бол энийг жаан сэжиглэж эхэлсэн ер нь бол энэ төрүүч бол санамсаргүй биш вэ гэдэг тийм тооцоонд бол орсон. Тэр бол тэрний хэлж байсан тэр хүүхдийг дарамтлаж байсан үйлдэлүүдийг харахад бол зохион байгуулалттай захиалагтай ер нь говь хот хоёрыг холбосон ийм үйлдэл байсан. Говьд болсон явдлыг хотод ирж барьцаалагтай хэлжсэн байна. Тэгэхээр говь хот хоёрыг холбосон их зохион байгуулалттай ийм нэлээд олон гар хөлтэй нөхдүүд байна гэдгийг бол би тэн дээрээс гадарлаа ер нь бол. Тийм учраас болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Ер нь бол тэгтээ би тэн дээр нэг бас ууж бодчихсон юм бол эдгээр яаран алчихгүй байсан байна да гэсэн бодол төрдөг. Алуул алхал байсан. Тэгэхдээ алчихгүй хүмүүс байна, дээрэмчин хүмүүс биш байна. Шунхан сэтлэр элдв төрлийн авч байгаагүй байдаг байхгүй. 5-10 төгрөгч байсан. За тэгэл бусад утас мотос юу гэдэг жижиг бацаан залуучууд бол ус шөрөмцөг аваад зугтдаг юм ийм л үйл л тэгээд чгүй юу юм аваад байжгаад буцаагаал өгсөн байдаг байхгүй. Тэгэхээр айлгийн сүрдүүлэх ер нь нэг дууг нь хорих гэсэн ийм санаархал тэндээс цолцдог байхгүй юу. За яг тухайн үед нь хууль хяналтын байгууллагт бол өгсөн. Тэгтээ нөгөө хүн өгчгээгүй, дээрэм тоноол хийчгээгүй юм чинь энэ зүгээр л байдаг хэрэг гэж утсан юм уу? Хэрэгсгүй болгосон л байдгийг. Яг юу гэж хэлсэн баах вэ тэр хүмүүс? Одоо тэр бол ингэж хэлсэн байдгийг. Чи бол хөдөө байхдаа их цорцгондог бацаа. Чи бол хот хөдөө хоёр адилхан чи чадахгүй шүү. Хууль хяналтын бидний гарт байгаа шүү гэж хэлсэн байдаг байхгүй. Ер нь бол яг хэлж байгаа юм нь бол нэг дуулдахгүй байсан гэсэн их царгаатай дуу чимээтэй тийм газар байсан байдаг. Тэр хонгол ч юм уу юу ч юм одоо нэг л тийм цаана их юм дуурдаг газар. Тэгээд цаанаас нэг уцаар өдөрчсэн гэдэг байхгүй. Нэг хүн бол байнга орж гараад уцаар яриад байсан. Тэ уцаар ярьж байгаа юм дуулддаггүй. Ихт уцаар ярьж ирээд эргэж орж ирээд байсан гэж. Хоёр хүн нь бол сахиа зуудсан. Тэгээ илүү дутуу юм яриад байж. Тэгээ орж ирэхээр ярихаар нэг тиймэрхүү маягийн ер нь бол хогч шүү хөдөө олон юм яриад байл гэсэн санаархал байсан байдаг. Тэр хүмүүсийг бол харах боломж байгаагүй юу? Багтаа харах боломжгүй харанхуй байсан. Харанхуйд барьж авсан машин руу ороод харанхуй. Хотын гэрэлгээ юу ч болсон гэж байгаа шүү дээ. Тэгээ хаашаа явж байгаа зүггүй. Ерөнхийдөө нэг 20-30 км багцаал явсан болов уу тооцооддог байхгүй. Тэгэхээр одоо энэ 20-30 км-ийн багцаанд ямар албан байгууллага нөхдүүдийн тийм алан хадлагын юм барьцаалгийн айлгийн сүрдүүлдэг нэг юм Улаанбаатарт бол би байна гэж үздэг шүү дээ. Тийм зохион байгуулагчсан тоноглогдсон машин ч байна гэж үздэг. Тоноглосон машин байсан. Тоноглогдсон ерөөсөө жолооч ухааж суудлын урдуур ингээд шууд юм хаагаал хөшиг гэдэг юм юу юм хаахтал жолооч юу ч харагдах. Уртлын хүн юу ч харагдахгүй. Уртлын гэрэл юу ч харагдахгүй. Тийм байсан гэж. Тэгэхээр тэр тоноглогдсон гэсэн үг. Зөвхөн юуны зорилгоор тоноглосныг бол би сайн мэдэхгүй л дээ. Банкны их ч юм уу мөнгө төгрөгнийч байдаг юм уу? Эсвэл үнэхээр тэр хүн амтан айлгийн сүрдэл барьцаалдаг гүйцэтгэлийн машинууд бас тийм байдаг гэсэн жолоочийн алдуур юм хамгаалттай. Тийм л тусгай юм л байж таарна л да тэр бол мэдээж. Тухайн үед цагдаад хандсан. Гэтэл очгэрэл гэдэг хүний гарын үсэгтэй бичгийг бид бас олж авсан л да найруулагч маань одоо өгөх бах. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм аа гэд хэрэгсэхгүй болсон мэс. Яагаад тийм юм болчих вэ? Яа шалгахаараа боддгийн. Яг энэ хуулийн хэмжээнд болохоор нөгөө ашигласан байхгүй, дулаасан дээрэмцсэн байхгүй, бид нь одоо элдв төрлийн гэмтэл учруулаагүй юм чинь энэ зүгээр ингээл орхих гэсэн юм байр суурь байдаг юм болов уу гэж боддоо шүү дээ. Цагдаагийнхан дуу. Гол юм бол тэгжүү гэдэг талаас нь ер нь манай хуулийн бодлого гэдэг юм уу юу тийм байна уу юу? Ер нь хохирол байна уу юу гэж. Хохирол бол яаж ч гэсэн хамаагүй хүнийг ерөөсөө яаж айлгийн сүрдүүлээд яг хохирол бол хамаагүй. Тэг сэтгэл санааны хоёрлыг хэмждэг, туршдаг багаж төхөөрөмж байхгүй учраас тийм хийв гэж боддог байхгүй. Илт Монголд хүн барьцаалах хэрэг байхгүй гэдэг нь шүү дээ.
байгаа байхгүй байсан. Ер нь сонин хэвлэл дээр ч гардаг. Гэтэл манай хүү бол яг барьцаалсан байгаа шүү дээ. Тэгээ Монгол тийм хэрэг байхгүй. Байхын ихэр байна. Тий. За ингээд 3 дахь удаагийн халдлага болсон. 3 дахь удаагийн халдлага бол Өмнө Говь аймгийн 3 дэс сумын Хүрэн даваа гэдэг газар болсон байсан. Хэвлээ тус газраа 3 удаа утгалуулсан байсан. Энэ тухай та яаж мэдсэн? Тэр үед ямар арга хэмжээ авсан? Тэр чи яасан л да. Би ч ажил дээр байсан. Хөвсгөл аймгийн Улаан ус суманд байсан. Тэгээ нэг өдөр юм байна. Ундандаа явах гэжсэн ба. Унднаас явах гэжсэн ажлын газар нь захирал нь ярьснаа. Айхтар мэдээлэл өгсөн л дээ. Хөөх утгалуулчлаа л гэж ярьсан. Над руу. Тэгэхээр би над айхтар бодгцсон. За мэдээж өгөж гэж ботсон л да. Зүгээр үү гэсэн чинь үхээ юу гэж асуусан байдаг хаа. Би одоо яг санахгүй. Үхээгүй гэж асуусан. Тэгэхээр нь хоёр дахь асуулт хүн алаа юу л гэж асуусан би. Үгүй л гэсэн. За тэгэл би амарцсан. Өөр үхээгүй юм байна. Хүн алаагүй юм байна. Тийм учраас одоо бусдын бол хамаагүй гэж тухайн үед шоконд ороод нэг тийм үг хэлсэн. Тэгэл ороод ээжд нь яаж хэлгүй л гэж бодсон надад бол. Яаж ээжд нь хэлгүй гээл ээжд нь хэлсэн ээж нь ч уул аял болсон тэгэл ерөөсө эргэд нэг ухаас ихе ороод захиралтай нь яриад яаралтал авчрах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхэд яг бас тэр онгоц байхгүй машинаар яагсан машинаар явах нь тэр чинь 900 км хөцүүлдэ тэр хооронд ямар хэмжээнд байвал бид нар мэдэхгүй осолтой гэж бодож исэн. Тэгэд онгоц байна уу ямар арга байна гэсэн ямар улаан уулаас бид нар ямар шурдуунаар очиод бол аврах боломж байхгүй л дээ. Яг тэнд байгаа л хүмүүс нь л нутгийн иргэдэн л аврахгүй бол боломжгүйгээд тэгсэн харин азар нэг их хурлын гишүүний гэсэн хаа онгоц байтаарад тэр харин их буян ачт болж 3 дэс суманд байгаа тэр авсан байдгийг. Тэгээ тэр өдрөө ирж эмнэлэгт орсон байдаг байхгүй. Тэгээ тэр бол маш чухал юм болсон гэж боддог юм. Тэгээ тэр хооронд нь яг тэр цагдаа эмнэлгийн анхны чадны тусламж сумынхны эмнэлэг рүү тэр мэдээлсэн тэдний ирсэн анхны үйлчлэг юм хийцэн л байсан гэсэн. Тэгэл ээж нь бол одоо бушуухан л одоо хот руу явж амьд дээр нь эхний ээлжинд юм яаж мэдгүй цаашдаа яах юм бэ бид нар мэдэхгүй чи амьд дээр нь чеклээд очичээ гэдэг ингээ явуулаад очиад яг операцанд орлоо. Операцанд яг орохт нь ээж нь байггүй очиж амжаагүй байсан. Тэгээд ямар ч ороод сайн ороод гарлаа гэх ярин тэгэл хараас нь очсон. Тэгээд яг асарч хамгаалаад тэгэл дэвжүүл талын юм хийсэнтэй. Тэр 100 нутагтаа зулсан байдаг тийм ээ. Тэгсэн. Энд чинь 2015 оны 5 сар 4 сарын 30-нд болсон хэрэг. Тий. Тэгэл яг тэр чинь нэг сар хэрэг болдгоо лөө хотод байж байгаа. Тэгэл яг хотын агаар униар муу тэгээд өөрийнх нь хөсөл сонирхол бол хөдөө байх ийм хөсөл сонирхолтой хүн ер нь бол ажиллаж байхдаа ч хотод байхдаа бол их дургу байдаг байсан. Юм л бол хөдөөгөө явах юм яриатай. Тэгээ ер нь хөдөө ирээд одоо ямар цаашаа явуулт биш нааша гэртээ хүрээд ирээ. Тэгээ гэртээ ирээд бүр одоо 50 байдал яг төрж өссөн, тоглож өссөн одоо тэр ард давхар гэдэг манай тэр гэр байдаг газар тэнд зуссан. Зусаад дүүнэртэйгээ тэр мори малтайгаа тэр адуу малтайгаа ноцолдоод ингээд өөр нэг тэгээ нэг өөрийнх нь хобби нэг зураг авах тэнд нэг жаахан амтд байдгийн таруу маруу гээл өрөөс өдөр мөдө тийм нуудын зураг шүү. Нэг зураг мураг авч нэг иймэрхүү чөлөөтэй бас тайтгарсан шокноосоо гарах байдлыг ингэж байсан. Тэгээд тэр хооронд бол зүгээр би бол бас тэр болгон байгаад байдаг юм л да. Ажил өөр хол л да. Манайс 160 км-ийн цаана ажил байдаг учраас хаяа нэг ирэхэд өнгөрсөн чинь 2 3 ирсэн баг. Тэгэхэд ирэхэд бол ер нь ярьдаг юм бол тэр Өмнө Говийн цагдаад нэг жаахан юу гэдэг дургу гэдэг юм уу одоо гомдогтолтой гэдэг юм уу шудраг ус байна гэсэн юм бухимдал бол тэр хүүхдээс нараагаас ч гэсэн цогцолцдог байсан. Тэгээ би ирэх бүхэндээ л уцаар ярьдаг. Тэр цагдаар уу? Юу болж яаж хэрэгтэн хаана маань олоо юу арай юу гэдэг талаас нь л ярьдаг. Нөгөө хутгалуулсан хэргийг л олох тухай боцлоо юм л да. Тийм л юм болсон. Тэгээд яг зун тусаал сайн л зуссан л да. Тэгээд сайн болсон л да ер нь бол. Цагдаагийнхаа юу гэж хэлэх вэ таныг ярих тоолонд? Ер нь би бодгийн тэр хотголууллаа гэхэд нь би ч одоос өөрөө байгаль орчны хууль бус үйлдэл
Үүн дээр бас олон жил улсын байцаагч хийсэн юм л дээ. Байгаль орчны улсын байцаагч чинь яг нарийнда бол хууль цагдаагийн газарт адил ажил штэ. Тэгээ хэрэг олох мөрдөгч тохиолдол гарна. Мөр уул шинжлэм гарна. Тэгээд хар багаасаа баг хүн болсон цагаасаа нааш хээр гадааны ууланд мөр ямар настай ямар хугацаанд юу явсан хаацсан энэ бол зүгээр над бол зүгээр яг бичих шиг л байдаг л да. Ер нь энэ бол миний одоо юу гэдэг хар багаасаа эзэмс авьяас гэдэг юм уу ур чадвар гэдэг юм энэ бол бас гайхамшигтай нэг эрдэм байгаа юм. Тэгээ энэ дээрээ би бас яахан эрдэх гэдэг юм уу гайхуултгалдаа ер нь бол нутагтаа ч гэсэн ер нь гайхуулдаг. Тэгээ тэр юугаа бас энэ хэрэг таашглыгээд би тэр өмнө говийн цагтаа тус болох маягаар очиод үзвэл би нэг багцаа байсан надад бол газрынх нь багцаач байсан бол надад багцаа байсан. Тэгээд ярьсан тус болъё гэж хэргийг нь олбуулъя гэж ярьсан чинь ер нь бол ажлаа танаар заалахгүй л гэсэн байр суурьтайсан. Тэгэхээр би ямар заах гэж байгаа биш хэрэг болох болов уу гэж ярьсан. Тэгэл миний ярьсан юмыг тоогоогүй учраас л энэ хэрэг бол өнөөдөр улам өргөл гэдэг юм гарч ирсэн. Улам өр нисчил явдгүй юм бол тийм ээ аливаа юм нисээд агаарт нисдгүүл юм бол заавал улам өр үлдэх ёстой. Тэр дундаа хээр газар бол энэ бол хууль. Ийм л юм олохгүй юм бол тэнд хэргийн газар бол чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой байдаг байхгүй. Би чадахгүй улам бол орч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Очсон бол жүжиг тавиад хэргийг бүдгэрүүлээд дараа нь элдв төрлийн хүн доромжлох бол байж боломгүй зүйл. Тэгээ хүнийг гомдоож штт. Ажлаа хийж чаддаггүй төрийн нэг цагдаа нөхөр олон хэдэн мянган цагдаа нэр сүрэнд муугаар нөлөөлөд дээр нь одоо ноцтойгоор нөлөөлж штт. Тий. Улаан би чадахгүй гэвэл хамгийн сайн арга штт. Талигачийн хутгалсан эцдийг олохгүй байснаа гинтхэн чи өөрөө өөрийгөө хутгалсан гэдэг яриад тараасан байгаа. Бид хүрэн даваанд очисон л да нутгийн айлуудаар уулзсан. Нэгдүгээр тийм яриад тараасан бас. Хоёрдугаар чамаг хэрэв өмнө говьд ирэхгүй бол баривчилж авчирна шүү гэж хэлсэн гэдэг тэр үнэн үү? Талигачийн хэлсэн гэж. Энэ хэргийг би зүгээр хол учраас өдөр тутмын юм сонсохгүй байна. Ер нь сонсогч байгаа хэргийн материал дээр өмнө говьд тутгуулсан хэргийн материал дээр ажилласан нөхдөд бол хариуцлагагүй ажилласан нь бол тодорхой байгаа. Энэ одоо хуулийн байгууллагын хүмүүс энэ хүмүүсээ бол эргэж харах хэрэгтэй. Тэ. Энэ хэдвэр хохирогч миний хувьд тийм байлаа ч гэсэн цаана олон хүн хохирно шүү дээ. Олон хохирно шүү дээ. Яагад бол хэргийн газар тэгж мөн үйлчлэх хийсэн. Хоёрдугаар хэрэг гарсан газар очих дээр бензин байхгүй явахгүй гэд ургамж ирсэн. Энэ олон хүн ярьж байгаа шүү дээ. Хэргийн газар цагдаа нар тэр багийн дарга нөхөр дагуулж очиод тэр газарчилж утсан гэж байгаа шүү дээ. Галаа хүү гэдэг хүн гэсэн. Бид үзээгүй хараагүй. Галаа хүн очиод энэ хийшээч явахгүй гэд. Үгүй яах гэж утсан байдгийг хэрэг олох гэж очиод тэд нар ч тэг хэргийн газар очихгүй яах гэж буцдгийг. Тэгэхээр анханасаа үйл нь холбоотой учраас анханасаа тэрнийг бүрхэгдүүл очихгүй гэсэн сонирхол байсан гэж би бол тэгж шууд боддог. Өөрсөндөө ярилцж үзээгүй. Тэгээд бензин тосны асуудал байгуулгын өгье гэж утсаар зөндөө хэлсэн гэж байгаа юм. Хэрэгт очиж байгаа юм бол өөрөө тэр материал хаана газраа мэдэхгүй улсуудад тэр газар тийм хэмжээний бензин орно гэдэг бүрэн мэдэх ёстой. Хоёрдугаарт байгуул тэр хүмүүс мотоциклээр бензин тос өгье гэдэг ингээд туслаад байхад маш хойрханс их ороо отсон байдаг байхгүй юу? Тий. Энэ ч болохгүй зүйл юм бол. Энэ байдлаас эхлээд ингэсэн тэгээ 2 хоногийн дараа манай хүүг бол ойлгомжтой боллоо гэж ямар шинжилгээний дүн гараагүй ямар ч мөрдөн байцаалтын ажиллагаа явж эхлэх байхад өмнө говийн 3 тэс сумын цагдаагийн нөхдүүд бол ойлгомжтой боллоо гэж зарлж исэн байгаа шүү дээ. Сумаар. Бүр тэгээд зарлж бүр суманд тарааж исэн байгаа шүү дээ. Энэ ч юу гэсэн үг юм болд юм уу? Өөрийгөө хутгалсан. Өөрөө хутгалсан байх багтлаа. Тэгж мэдэхгүй энэ тэгсэн гэж байгаа шүү дээ. Энэ ч болохгүй байхгүй. Тий. Болохгүй. Энэ би боддгийн. Тэр өмнө говьд яг бидний ч буруу байж болно. Оюутан цагаасаа эхлээд 2 жил энэ ирээгүй шүү дээ гэртээ. 100. Гэртээ ирэхгүй зан дун тэр ажиллаараа байжгаад ерөөсөө ингэж явсан. Тэгэхээр энэ эцэг ихгүй хүүхэд юм байх. Энэ ядуу айлын юм байх. Ядарсан хүүхэд юм байна. Энэ аргаа болоод гэцээ бид нар ч гэдэс эргүүлж энд яваах гэж тэгэд одоо бас үл тоож гэдэг юм уу боддог байсан байж магадгүй би боддог байхгүй. Тэ. Би тэгээ одоо хэлмээр байна. Уучлаарай. Энд эцэг ихтэй хүн шүү. Тэ. Хэдвэр өгсөн ч гэсэн эцэг ихтэй хүн энэ бол. Хэд би бол хатуу хэлмээр байдаг. Тэ. Бас тэгж болчихсон юм уу гэж би бодод байхгүй. Цагдаагийн үл хүндэтгсэн байдалтай хандсан байдаг. Цагдаагийнхан яаж хандсан талаар одоо сүмбэ агсны
хамт ажиллаж байсан. Нэг гэрт 7 жил хамт амьдарсан Мижидгой оюун гэрэл гоо нарын яриаг одоо юу дэлгэцэн дүүгээ тэг үзэгчд маань үзэх бах тэрний дараа хоёлаа яриагаа үргэлжлүүлээд явъя. Манай эдгээр цагдаагийн дараа тэгж шүү дээ. Би одоо ингээ 2 өдөр яваад амжилтанд хүрэхгүй одоо яах вэ? Одоо ямар учраар яах вэ гэсэн чинь. Би одоо нэг талаас би бол амжилтанд хүрсэн гэж бодож байна гэж хий. За яагаад тэр чи одоо юу гэсэн үг юм гэсэн чи. Ямар ч мөр бол байхгүй хахад ойлгомжтой шүү дээ гэж байгаа юм чи. Тэр нь юу гэсэн үг амжилттай боллоо. Одоо өөрөө өөргөл тэгсэн гэсэн тийм л юм хэлж байгаа ерөөсөө надад бол. Тэгжид ойлгуулсан надад. Би тэгээд юу гэсэн үг байд юм бэ чи ч одоо ямар сони ингээл палт гэж явж байгаа юм чи тийм юм байхгүй өстэй. Тэг хүн биш шүү л гэж байдаг. Ерөөсөө мэдхгүй энэ цагтаагийнхан бол ерөөсөө анханасаа л эндээс л гарахын тийм юутай гарцсан болохоор цаад шатандаа тэгээ ямар тэр ойлгоцоор л байцгаад юм байгаа үз. Тэгээд тэр цагтаагийнхан тийш наачсан би заавал юм гаргах байх гэдэг. Тэгээд тэр тасгийн таргын өөрийн явсанд би баярлж ирсэн юм байхгүй юу. Тэгсэн миний сэтгэл төрөв. За концерт бол уцалтаа. Өмнө Говь аймгийн 3 төслийн цагдаа дөнгөж саяхан одоо энэ 15 оны 1 сард талигачийн одоо мотоциклны дугуйг очиод аваа явсан гинэ. А тэр нь болохоор 2015 оны 4 сарын 30-нд гарсан хэрэгтэй. Нөгөө хүрэн даваад хутгалсан хэрэгтэй байж. Бүтэн жилийн дараа мотоциклын дугуйг аваа явсан гэх. Та энийг сонсов уу? Би энийг гайхаад идэв штэ. Тэр мотоциклийн хутгалуулаад мотоциклээ дахиад ирэхэд нь цагдаагийн үйлчлэг мотоцикл дээр нь эхлээд үзэх ёстой тэр өдөр нь. Гэтэл 12 сард мотоциклийн анхны зургийг авсан байдаг байхгүй 12 сарын 10-д үед өмнө говийн 3 төслийн цагдаа мотоциклийн анхны зураг авсан байдаг. Тэгж байснаа 12 сарын 26-7-ны үед унаж явсан мотоциклийн 2 дугуйг тайлж хот руу хөрвүүлж ирээ гэсэн мэт. Эндээс юу хайгаад байна? Гэтэл нас болсон газар нь машиных нь 5-6 хоногийн дараа үзүүлэхэд энэ удагдсан байна. Хээ гарахгүй гэд хээ аваагүй. Шаардсан мөр байсан шаардсан хээ байхад шаардахад аваагүй байхгүй. Тэгсэн минь жилийн дараа мотоциклийн 2 дугуйнаас юу олж хайхаар одоо тэр бол нөгөө сонирхож байна. Төрбат дарагтай. Тийм Төрбат өмнө говийн 3 төслийн Төрбат дарагтай цагдаагийн хэсэг. Цагдаагийн хэсгэл хотоос шаардсан юм шиг авчирж өгөө гэж. Тэгэд би бодгийн энэ юу руу яваад байна? Тэр ч орохгүй айлаас хутаг хайж явсан гэж байгаа шүү дээ. Жилийн дараа шахав. 7-8 сарын дараа танай хутаг бүрнэ үгүй юу гэж. Энэ болохгүй. Энэ болохгүй. Энэ юм би Эрдэнэбат байцаагч хэлсэн. За та нар болоо. Энд та нар энэ хэрэг олох нь олохгүй ч өөр хэрэг. Цагдаагийн нэр хүн дээр битгий тоглоо. Би ч өөрөө хуулийн ажил хийдэг хүн бас цааш нэр хүн дээрс чинь болж олон юм зөв шийддэг байхгүй. Нэр хүн дун бол олон юм доошоо шийддэг байхгүй. Тийм ч ингэж битгий одоо цагдаагийн нэр хүнд бүхэл бүтэн Монгол төрийн цагдааг ингэж доош нь хийж болохгүй. Энэ ийм ажлын алдаагаа та нар болоо. Болохгүй шүү дээ юм чинь одоо би санаа зовж байгаа гэж би хэлсэн шүү дээ. Гэж болохгүй. Бид өмнө говийн 3 төслийн цагдаагийн байгууллагаар орсон л доо цагдаагийн тасгаар Төрбат гэж цагдаа хүн бидрийг хөөгөөд мэдээлэл авъя гэсэн чинь огт хөөгөөд тэгэд гаргацсан байхгүй. А тэгэхээр та нарт бас тиймэрхүү доромж байдлаар хандаж байсан уу? Юу штэ. Энэ чинь хэрэг 4 сарын 30-нд гарсан. Өнөөдөр хүртэл манай хүү амьд байхад өмнө говийн хэсгийн төлөө өмнө говийн аймгийн төвд байдаг Төмбаяр гэж одоо цагдаагийн мөрдөн байцаагч бол 8-9 сараас хойш нэлээд олон утассан. Би ярьсан. Би олон удаа ярьсан тэр хүнтэй. Ярихдаа би сүүлдээ бид хоёр бол ярихад нэг эвлэхгүй болж ирсэн. Тэр алуурчнаа гартаа хийгээгүй цагт ганцхан гарын үсгийн төлөө би хүүхдээ өгмөр байна гэж би хэлсэн байхгүй. Ганцхан гарын үсгийн төлөө гарын үсг зуруулна гэж юун дээр зуруулах гэсэн таагсан шинжилгээний дүн дээр гэсэн. Гэхдээ юу гэж гарсан гэсэн танд хэлэх шаардлагагүй гэсэн байхгүй. Хэнд хэлдгийг наадах гэсэн чинь тэр хохирогчтой өөрт нь хэлнэ. Би эцэг нь байна гэсэн чинь танд хэлэхгүй наад насанд хүрсэн хүүд өөрөө ирэх ёстой. Тэгвэл бид нар бол явуулах боломжгүй.
Өмнө нь дуудаад байсан юм байна. Айж дуудаад байсан. Олон удаа дуудсан. Ер нь бол манай хүүхдэд бол дарамтлах айлгийн сүрдүүл хэлбэрээр дуудсан. Сүүл барьж ирнэ гэж дуудсан. Тэр манай хатгалын цагдаад бол хэлсэн байгаа шүү дээ. Өмнө үеийн цагдаа юу? Хохирогчийг баривчилж ирэх гэж байгаа юм уу? Хохирогчийг одоо барьж ирнэ гэж. Тий. Хуулийн дагуу та ажиллана гэж хэлсэн шүү надад. Тэр түн баяргүй. Тий. Би бол худлаа хэлэхгүй. Яг л үнийн үннээрээ байх хэрэгтэй. Тэгж хэлжсэн. Тэгээд тийм байдлаар манай хүүхдэр цагдаас сэргийлэх мэдэхгүй хүнийг бол ингэж айлгийн сүрдүүл байсан. Угаасаа анх мөрдөн байцаач байхдаа эмнэлэгт апрессанд орчоод оюун ухаан орж гарч баг наркоз юм сайн гараагүй байхад хүртэл цагдаар тоолохгүй зөө өөрөө чинь 90 өсгөн шүнтэр гэж дарамтлсан байдаг байхгүй эдгээр чинь. Тий? Энийг бол талигач бол маш гомдолтой ярьдаг байсан бэр олон хүн дотор ярьсан. Тий? Ингээд надад ингэ дарамтлж байна гэж. Тий? Тэр ч барахгүй утсын чангаж байсан байдаг байхгүй. Маш ноцтойгоор. За. Тий. Утсын чанга. Утсаар ярьсан юм 2-3 цагийн дараа өмнө говийн цагдаад утсан байдаг байхгүй. Тий. Тийм баримтууд би зүгээр дараа нь би дэлгэнэ. Тий. Ийм маягаар манай хүүг бол зүгээр нэг тийм юу гэж боддیں۔ Тэр өөрсдийнх нь хэрэгээ олж чадаагүй даа байд юм уу? Эсвэл олох сонирхолгүй өөр ашиг сонирхол орсон нэг бол тийм золиос болох сонирхол бол амьд дээр нь байсан шүү. Тэгээ би энэ бол хаач хэлнэ. Ер нь бол хэлэх цаг ирэх бах, тэр хүмүүст уулзах цаг ирэх бах. Тий. Та Тийм ингээд ч учраас хэвлэл мэдээллийнхэн очиход өнөөдөр хүртэл би тэр нөгөө шинжээчийн дүнгийн би ярьсан. Манай хүү алга болоход би өмнө говийн түн баяргуудад яг тэр өдөр сонсоод би уцаар ярьсан. За манай нөгөө сүмбэ алга боллоо. Та аваад явуулсан биш үү? Миний эхний горилог бол тэр хүн аваа явуулсан гэж ботсон байхгүй. Тэр барина гэд байснаа. За бариа аваа явчих гэж бодоод би тэр дорн эхний асуулт бол тэр байсан. За манай хүү алга болчлаа. Та аваа явуулсан уу? Барина гэжсэн бариа явуучих гэсэн. Тэр бас сандрагч ус яаж үгүй байлгүй гэж хариулсан шүү. Тий. Тэгээ би өнөө эхлээ тэгж ботжээ. Тэгээ дараа нь шинжилгээний дүнгийн за тэр хүн чинь өгсөн байна. Тийм учраас би шинжилгээний дүн одоо танилцах ирэх надад ирэх байхаа гэсэн. Та хохирогчаар албан ёсоор томилогчод ирж аваарай гэсэн. алга болчиход байх. Алга нас болсны дараа Нас болсны дараа юу? Өнөөдөр хүртэл би яваагүй. Дараа нь би утсаар хэлсэн. Дараа нь энэ Улаанбаатар хотын мөрдөн байцаах одоо энэ ажлын хэсэг ахлаж Эрдэнэт би энэтэй танилцмаар байна гэсэн. Би танилцж чадаагүй өнөөдөр явж байна энд. Би олон удаа нэгсэн энэ хүнээс. Танилцж чадаагүй. Одоо сүүлд нь Хөвсгөлд очсон юм шүү. Тэр хөвсгөлд оцсон гэсэн. Би тэнд хотод өөрөө хотод ирсэн байхгүй. Өмнө говь явах гээд очих гэсэн нөхөр холбогдлого байхлаа. Дараа нь энэ хотод ирээд Эрдэнэт гэж мөрдөн байцтай уулзаад өмгөөлөгчтэй хамт уулзах гээд би авчиадаагүй тэнэ. Дараа нь яасан чинь шинжилгээний шинжээчиг өөрчилсөн нэмэлт хүч гаргасан энэ шинжилгэсний дараа тань танилцуул гэсэн. Би гайхсан. Анх шинжилсэн шинжилгээний дүн өөрчлөгдөж шинжилгэсний дараа ямар хохирогч танилцдаг юм бол би дотроо бодчихсон юм чинь болд юм уу. Тэгээд би канонцсон хувь одоо их хувь нь канонцноо надад өгч гэсэн чинь өнөөдөр зүлөөгөл байж байгаа шүү дээ. тэгэхээр талигачийг нас барсны дараа огт тантай уулзахгүй байгаа юм уу? Тийм. Тэр одоо ажлын хэсгийг ахалж байгаа хүн? Би уулзаагүй шүү дээ. Уулзах сонирхолгүй нэг бод. Би энэ дэрж 2 өдөр 3 өдөр байж уулзсан. Нэгэнд нь болохоор 3-4 минут уулзсан. Дараа нь болохоор нэг 20-30 минут уулзаад явсан. Бүр одоо явах боллоо гэж байд. Нилээн асуудал болж байд би уулзсан. Уулзаад би ноцтой мэдээлүүд өгсөн. Энийг танаас өөр хүн мэдэхгүй шүү гэж би өгсөн. Бага. Олон асуудал байна. Өгсөн. Хэрвээ мэдэх юм бол асуудалтай шүү. Энийг та хэнч ч хэлэхгүйгээр зөвхөн өөрөө ягаараа гэж би нилээн өөрөөс нь шалгаж асууж байгаад баталгаажуулж байгаад өгсөн мэдээлүүд байгаа. Би шивнж хэлсэн байгаа шүү дээ. Тэ. Тэгээд дараа нь том удалгүй 12 сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт оцсон байсан. Эрдэнэт. Ажлын хэсгийг ахалж. Ажлын хэсгийг ахлагч гэж байгаа мөрдөн байцаах ажлын хэсгийг ахлагч Эрдэнэтийн залуу байгаа л. Тэгээ сайхан залуу. 23-ны өдөр би тэнд ном хар уншуулж ажилтаа байсан. Тэннэ хийсэн. 23-ны өдөр надад ярихдаа Хөвсгөл аймагт байна гэж хэлсэн. Ваа хүрээ дээр юм да. Тэг гэж ингэж ярьсан. Тэгээ би хатгалд ирээд энэ 49 хоног дээр ингэж ажиллагаатай байж байна гэж хэлсэн. Тэгсэн 49 хоногийн өдөр 24-ний өдөр хатгалд оцсон баг. Тэнд очиж нэрсээр ганц нэг хүнээс тодруулах асуулт авсан баг. Тэг би тэр асуултуудын бүгдийг мэдчихэв. Юу гэж асуусан бэ? Ер нь бол би цагдаагийн ерөнхий газрын дарга Чингис, прокурорын ерөнхий прокурор Инг хамгаалан гэж хоёр хүнд 2 том өргөдлөөгээд буцсан сая хот орж ирэхтэй. Тэнд очиж ирэхтэй танай өмнө говь
Хөвсгөл аймагт шалгаж байгаа шалгалтын чинь хэсгийн нөхдүүд өөр юмд хууртагдаад өөр тийшээ явчлаа. Энэ замын солиод зөв замд нь оруулж өгөөч л гэсэн тийм утгатай 3-4 хуудас өргөдлөө гэсэн. Тэгтээ бүр баримтаа нотлогоод ингэсэн тэгсэн ийм байна ингэж шалгаж байна. Энэ нь ийм. Танд одоо тэр өргөдөл байна уу? Өргөдөл байгаа. Үзүүлж болох уу? Үзүүлж болно. Тэг наавна. Тэгэд өгсөн. Тэгэд энэ компани тэр чинь орж болдгоо газар байлаа. Ер нь цагдаагийн ерөнхий газар, прокурорын ерөнхий газар чинь хөдөөний хүмүүс бол ороход бол бас төвхтэй. Ер нь хөдөөч хотын хүн ч орох зовлонтой газар юм шиг байна гэж ойлгосон шүү. Би хэдэн удаа орч чадаагүй л да. Ягаад бол сардааны удаа уулзах хуяртай энэ гэдэг шиг өдөөний тэнийг олж онож ирэх боломжгүй юм билээ. За тэр нь уулзахтаа биш хамгийн гол нь би ичгийн номоо өгөөд явцсан. Тэгээ дараа нь яг ажлын хэсэг шинжилгэлээр телевизийн доогоор гарч илсэн. Тэгээ тэр хүрээнд би тэр Эрдэнэбат 24-нд очиолоо гэж бодсон. Тэгээ очиод надад хатгалд байсаар байтал хатгал 5 хүн очиод уулзалгүй явсан. Би бол өндөө метрал цуглуулсан байсан. Уулзах байх. Манай хажуутлын хүн тэр машин олсон залуучуудаас энэ төр асуулт тодруулах авсан байсан л да. Тэгээд уулзах байхаа гэж бодсон чи уулзаагүй. Тэгэхээр би дараа нь энэ уулзахгүй юу хийх гэдгийг мөрдсөн. Ер нь бол би юу хийж байгааг нь бол бас мэдчих хэвээр. Хэлдгэн бол би өөрийнхөө авьяас чадвараар мэдэх ёстой гэж бодсон. Ер нь юу хийгээд явна гэж. Яг асууж ирсэн хүмүүсээс асуусан асуулт нь бол нас сонирхолтой санагдсан. Тэгээ би зориуд тэрний нь бол ер нь хаагур юу хийж мэнэ гэдэг тандалт хийсэн. Юу гэж асууж ирсэн гэхээр тэр талигач хүү ямар хүн байсан бэ гэж. Өгсөн талигач ямар ч байсан тэр өнгөрсөн. Өгсөн хүн. Гэтэл тэр хүн ямар ааштай хүн байсан, ямар зан сонсон сэтгэл мэдрэлийн татдаг лөө. Тэгээ одоо оюун ухаан ч юм одоо би харам татдаг ч юм уу. Нэг ийм сонин асуулт асууж явсан. Эрүүл хүн үү биш үү гэдэг юм. Тэрний гудамны ч юм уу хүн мэддэм биш шүү дээ. Мэддэг газар л байх шүү дээ. Эцэг их нь мэднэ. Эрүүл мэндийн эмнэлэг мэднэ. Эднэр мэдэх ёстой шүү дээ. Тийм газараас биш өөр нэг улсуудаас очиж тэгж асуугаа явснаас баг. Энэ ямар ааштай нэг муу ааштай хүн байгаасаа гэж хүн хайж явсан байсан. Өвчин хүн байгаасаа гэж хайж явсан байсан. Яг цагдаад энэ нэг тогтоох юм байдгүй. Энэ тогтооц. Яагаад гэвэл манай хүүхд алга болсон цагаас нааш энэ нэг ингэж асуусан байхгүй. Нэгвэр 49 хоног энэ нэг асуусан гэсэн үг. Одоо тэрнийг тогтоовол тогтоох цагт болцсон. Гэтэл дахиад тэрнийг асууж явсан баг. Тэгэхээр миний жаахан одоо юу гэдгийг гомдол гэдэг юм уу? Одоо ингэж болдгийм үү гэж нэг жаахан бас өөр ийм төрлийн ажил хийдэг учраас ингэж хүнийг доромжлаад байгаа мó, дээрлэхэд байгаа мó, эсвэл яах гээд байгаа юм. Би нэг ойлгоогүй ер нь. Энэ төрлийн ажил биш. Энэ хийцэн ажил. Хэд хэдэн хүнээс тэгж асуусан. Тий. Тэгээд дараа нь энэ төмөрсгөж ямар хүн байна? Энэ ямар ааштай хүн бэ? Юу хийдэг хүн бэ? Юу бараг идэж уудаг луу ирдэг хүн гэсэн маягийн асуусан байгаа шүү дээ. Тий. Энэ болохгүй шүү дээ чинь. Тий. Гэтэл яг хэрэг болсон газар шалгах шаардлагатай хэрэгтнийг олоход чухал материал баг тэнийг шалгаагүй байгаа байхгүй. За хэргийн газрын үзэлгийг маш муу хийгээ юу гэдэг одоо бодол бас төрөөд байна. Яг тэгэхээр талигач алга болцсон. Алга болоод хаана байгаагийг олоход хүртэл цагдаа нар биш та өөрөө л олцсон юм л шүү дээ. Та тэр талаар яриаж машиныг нь бол та эхэлж олсон юм бэл. Танаа нутгийн. Би төрийн цагдаагийн ажил бол бас арга барилын ч гэдэг юм уу өөр чиглэлээр гаршсан ч гэдэг юм сайжирсан юмуд байгаа. Зарим мууд талууд байна гэж би ботсон зүгээр яг адилхан төрийн хүмүүс байна дээ. Зарим талаар бол үнэхээр одоо цагдаа бол сайн мэрэгжсэн хүмүүс байгаа. Зарим талаар бол нэг хэд арга барилдаа баригдаад ийм л байдаг та гэсэн нэг урдсан дүгнэлтэндээ баригдаад юмны араас явахдаа одоо жаахан арга зүйн дутмагдуу байна уу гэж би бас ботсон шүү. Тэгээд тэнээ би хэлж лээсэн л дээ тухайд та нэг юмд баригчтай энэ өөр хүн, энэ хүн чинь өөр хүн, энэ ийм тэр залуучуудтай нийлж баар нь суудаг ч хүн биш. Тэнд авгаа хөвн эргүүлж явдаг ч хүн биш. Гудамд ингээд ямар ч зориггүй ингээд уул хадаар хэсчдэг ч хүн биш наад чинь. Энэ ч шал өөр хүн. Яг төлөвлөсөн цагтай нартай илүү дутуу юмгүй наашаа цаашаа жин тан хүн. Ийм учраас та энэ юма болоо. Энэ өөр юм хайх хэрэгтэй байна гэж ингэж үзээ. Тэгээ яг би одоо энэ бодгийн Улаанбаатар хотын энэ камерууд гэдэг маш олон камер байгаа шүү дээ. Ер нь бол олон камер шүүлгсэн бол ер нь бол
тодорхой мэдээлэл олж чадаагүй. За би олж чадаагүй байхад цагдаагийн газар бол энийг бас олж чадаагүй гэж боддог. Яг тухайд хэлээгүй биднэрт бол ийм байна. Энэгээр явсмаа ингэсэн байна. Яг адилхан хайж байгаа байхгүй. Ерөөсө төрийнхэн улсчууд биднээс гэрүүхэн яг адилхан хайсан. Тэгж бид нар бүр энэ баруун талын нэг төмөр замын нэг фрезерийн камер дээрээс харин нэг сайн гэж одоо би энэ телевиз хараад тэр хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд нэр усыг мэдэхгүй л зүгээр яг ядарч явхад бас хүний ааш араншин хүний харьцаа бол онцгой чухал байлаа гэдгийг би бас бодож байгаа юм. Тэгээд үзүүлсэн, бичлэгээ үзүүлсэн тэгсэн төстэй машин. Сонгон хайрхан дүүргийн хөшөөний тэнд байгаа. Баруун талд нь байсан нэг фрезерийн дээр ясан. Төрсийг одоо бид нар маш төстэй машин бол яг төстэй. Манай машин номын ард нь эм үсгт баг. Эм үсгний талын энэ зураас байхаар ер нь бараг 80% магадaltaй мөн гэж үзээд тэр дорн цагдаад хэлсэн байхгүй. Би л олсон мэдээлэл тэр дорн цагдаад хэлжсэн. Яг л тэр өөрөгтэй бас мэрэгжлийн хүмүүс. Тэгээ хэлээд за ийшээ гарсан байх магадaltaй байна гэдэг. Тэгээд тэрнийг лавшруулсан бааргүй баар унтгаш гарсныг бол тогтоосон. Тэгээд тэгэхэд бол тэр 21-ийн гарам 22-ын товчоо 61-ийн гарам 3-ын өрний камерууд бүгд ажиллаагүй шүү дээ энэ үед. 4-5-ны камерууд бүгд байхгүйсэн. Одоо эдгээр мэдж байгаа. За бид тэр сая нааны нэвтрүүлгийг харж байхад мөрдөн байцаагч ярьж илаа манай камер бүрэн гэж. Мөрөнгийн камер бол ажиллаагүй шүү дээ. Тий. Мөрөнд орж ирсэн бичлэг байхгүй. Мөрөнд орж ирсэн бичлэг бол байхгүй шүү дээ. Олдоогүй байхгүй. Тухайд би зөндөө ярьсан. Тэр орохгүй тэр цагдаагийн ерөнхий газар буюу тэр алтан гэрэл гэж хурамдаа мөрөнд би үүрэг өгсөн байгаа. Чи тэр камер шалгаж байгаа хүнийг над хэл би ажлын нь халуулна. Яагаад өнөөдөр энэ ажлыг хийгээгүй вэ энэ гэж тэгжсэн. Би тэгээ хүний хоол нас булаалдах гэж байгаа ш. Тэр хүний хэлээчгүй л дээ. Тэгээ тэр хүн над шалгаж өгсөн байхгүй байх гэсэн. Тэгээ тэгсэн. Тэр бол одоо яг тухайд бол гараагүй тэр мэдээж янз бүрийн саад байдаг байх гэж утсан машин давхцдаг ч юм уу эсвэл яадаг ч юм даа бас камерт орохгүй тохиолдол байх. Гэхдээ ер нь бол мөрөнд бол камерт ороогүй байхгүй. Талигач ер нь яагаад 2015 оны 11 сарын 5-ны өдөр гэрээсээ гараад сургаггүй алга болсон. 6 хоногийн дараа болцсон. Яагаад мөрөн яваад хатгал орох болчих вэ? Та энэ дээр ямар нэгэн таамаг хийдгүү? Энэ бол таамаг ер нь тэр хүнээ мэдэх хэрэгтэй. Энэ хүн бол дэмээ тэндэг ч юм уу ингээд нэг хаацсан мэдгүй алга болдог. Тийм шин чанарт, тийм хүмүүжлэлт хүмүүс. Энэ хүн ороодох тийм ээ одоо 6 цаг ажил тараал өөр тийшээ ч юм явбал шууд уцаар хэлдэг. Би одоо ингэх гэж байна, тэгэх гэж байна. Би 34 нас хүртлээ 34 нас би өөрөө 34 нас хүртэл ааваасаа кино үзэх асууж явсан байхгүй. Би 34 нас нэг удаа пяв ууж үзээгүй шүү дээ. 34 нас хүртэл нэг пяв ууж үзээгүй. Яг тэр хүмүүжлээр хүмүүжсэн. Манай хүүхдүүд бол ер нь тий. Би эцгээс кинонд явахдаа асуухад за хөөл гэж хөл үзэхгүй. Дургу байна гэж үздэг. Боол үзгийнх нь хүлээхгүй. За хөөл гэж хөл за манай аав бол дургу байна гэж болоод өөр ажил хийн. Тий. Бараг ихэнх нь заавал 80% нь зөвшөөрөхгүй шүү дээ. Заавал 20% нь зөвшөөрнө. Яг энэ хүмүүжлэр хүмүүжнэ. Тэгээд ийшээ явах гэж байна, тийшээ явах гэж байна. Би тэгэх гэж байна. Ингэхүү заавал асуу. Заавал асуу. Би яг ихэнхдээ өөрөө байдгүй учраас тэр бүхнийг асуудаг. Ээжээсээ бол заавал асуудаг байхгүй. Тэгээ би байвал надаас асуудаг байхгүй. Тэгэхээр тийшээ явах гэж хөвсгөл явах гэж байна гэдгийг хэлээгүй. Заавал хэлэх ёстой. Урд нь ер нь энэ ингээ хадлаг ингээ харахад манай хүн ерөөсөө эсвэргүүцээгүй байдаг шүү дээ. Өмнөх 3 тохиолдол. Ерөөсөө эсвэргүүцээгүй. Хэрүүл хийгээгүй, эсвэргүүцээгүй. Урдаас нь ярьж исэн амьдтай. За би бол мэдээж хүч мөхсдөн. Би хэрэг хийгээгүй. Би энэ хүмүүсийг аль нь ч танихгүй би хэрэг хийгээгүй. Энэ хүмүүс надад хорлох алах бол ашиг сонирхол байхгүй. Тийм учраас надад алахгүй гэж боддог байсан гэж. Нэгдүгээр. Хоёрдугаар би ямар нэгэн байдлаар эдний дургу хүргэх юм уу? Тэр нөхцөлд нь буруугаар нөлөөлвөл харин эднэр буруу үйлдэл хийж надад хорлж магадгүй, алж магадгүй гэж бодоод би дуурдаг байсан. Зөв ч юм хэлсэн, буруу ч юм би дуурдаг байсан. Гэж ярьдаг байхгүй. Тийм учраас эсвэргүүцэл ерөөсөө үзүүлэлгүй явж ирсэн. Би бодгийн манай нөхөн бол 5 хөдөө явах хэрэгтэй байсан. 5-нд ажлынхантаа тэгж байснаа нэг 4-5 хоногийн өмнө 3-4 хоногийн өмнө болохоор 5-6-нд явахар болцсон байдаг байхгүй. Яг бол 4 болохоор тэр цуг явах хүмүүсийнх нь өөрийнх нь час өдөр өдөрч гэлгүй ингээд за ерөөсөө боли бүгдээрээ нэлээ 6-нд явъя гэдэг. Тэгээ 6 цаг үлээ 5 цагт явъя тохирсон байдаг байхгүй. Тэгэхээр би бодгийн энэ мэдээлэл тэр алуурчдын гарт бол оцсон. Алуурчд бол энэ мэдээлэл авсан. Яг ноцтой юм би. Бас ноцтой юм би. Яг хуулийнхын шалгаж байгаа учраас би тэрний нэг айхтар тод ярмааргүй.
Тийм учраас энэ мэдээллийн үндсэн дээр манай хүүг 5-нд хөдөө явна гэдэг болзол дээр барьж авсан гэж боддог байхгүй. 5-нд өглөө явна гэд өглөө гараад гэрээ гадаа ч юм уу тэр отолт хийцэн байгаа л анхны хөдлөө тэгж барьж авсан. Худлаа хэлэх ёсгүй юм бол цаг бол цаг тийм худлын үнэ хэлэх тийм ёсгүй юм байхгүй. Тэгэл гараас эхлээл үйлдэл буруу болсон. Тэр ч барахгүй тэр бэрэлдэр нэг ойрхон хар машин дагаж гарсан байд би бол цагдаад хэлж л байсан. Тэр алстаа хэдэн удаа дагасныг бол мэдэхгүй. Ийм машин дагах шиг боллоо шүү. Энэ бичлэгийн нэг би өгчл байсан. Тэгэл явсан тэгэл мөрөн орсон. За яг ямар ч гэсэн ингэж ярьдаг байхгүй. Би гайхдаг юм. Булган аймгийн Булганы камерт машина өөрөө барьж авсан юм чинь хүнгүй байсан байна гэж ярьж байгаа байхгүй. Хөвсгөл аймгийн цагдаагийн одоо таамаг гэдэг юм уу шинжилгээний дүн. Булган аймгийн дүн дээр машина өөрөө барьж авсан байна. Бид нар тэнийг мэдчихсэн. Хэлсэн. Угаасаа цагдаад хэлсэн. Ийм байна. Тэгэхээр булганы цагдаа бол хүн явна гэж эхэлж надад хэлсэн. Тэгээ би амар хаагаад за та нэг надад ёстой нэг хичээнгүйлэн үзэж өгөөч гэсэн. Тэр маш сайн хүн. Дахиж үзээд за яг 3 суудал дээр нь бол хүн гэж хэлэхэр байх шүү гэж хэлсэн байхгүй. Баталгаатай хэлсэн. Энэ бол би 3 дахин үзүүлсэн байхгүй. Тэгээд за яг тэнд бол хүнгүй байна. Урд нь армаар нь бол харагддгүй юм байл угаасаа. Би камер бол Тэнтэй машин байсан тий бас. Тэнтэй харагдтайнтэй. Ерөөсөө тэр урд талын суудал бол бүдгэн харагддаг юм байна. Бүр тодч харагддаг юм байна. Гэхдээ яг хүн хөдлөл мэддэг. Арын суудал дээр юу байгаа нь харагдахгүй. Тэр бол юу ч харагдахгүй. Тэр арын тэгээ ардаа бас 2 суудал. Буу хутга тулгцсан байх ч магадгүй байж юм тий. Тийм учраас тэр бол би бол машин дотор анхны үйлдэл бол явж исэн гэж боддог байхгүй ерөөсөө. Угаасаа. Тэгж очиод тэр Хөвсгөл аймаг дээр ер нь зохион байгуулалттай, аллагын асар зохион байгуулалттай, их мэрэгжлийн улам өргөгүй үлдээхгүй тэгээд ийм хэлбэрт оруул цагдаа хуурах гэсэн ийм ашиг цагдаа хуурах гэсэн ийм л хэрэгэлдэ. Тэгэхээр тэр цагдаа хуурдчихад байгаа байхгүй. Уг нь цагдаа бол ийм хуурдахгүй шалгах ёстой шүү дээ. Хүн алуурчин яаж хуулийнх нь ч эзнийг бол холбогдлогоор хийхийг бол зорно. Харин хууль хяналтын шалгалтын байгуул энэнд хуурдахгүй байх хэрэгтэй. Бид шалгахаас биш тэгсэн байна гэж шууд итгэж болохгүй. Энэ итгээ явцсанд алдсан байхгүй бид нэр. Тийм учраас машин дотор байгаа уул мөрийг хэлсээр байтал авалгүй хайсан шүү дээ. Итгэцсэн. Өмнө итгэцсэн байхгүй. За хоёлаа яриагаа түр завсарлаад тэгээд эргээд студид үргэлжлүүлье. За түрүүн та бүдэрийг цагдаагийнхан машины үзлэгийг маш муу хийсэн гэдэг хэлжсэн. Тэрийг би таныг тэр гар утаснаас болж тэгж хэлсэн болов уу гэж бодоод байгаа. Гар утсан дээр их ноцтой бичлэг байсан. Гэтэл цагдаагийнхан үзлэг хийгээд явсан машин дотроос тэр гар утсыг олоогүй үлдээсэн байсан гэсэн үнэн үү? Тэр үнэн шүү дээ. Өглөө шөнө яг тэд шөнө утсан байсан. Өглөө нэрээд үзсэн. Тэгээд би өөрөө ирээд за энэ машинд би хүрэхгүй. Та нар гадна талын бариулаас нь эхлээд бүх бариул дээр өргөл дээр гарын хээ угалзны юу авах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр гадна талд нь хяруу цагцсан гарахаа байсан гэж хэлсэн надад. За дотор талаас нь аваа гэсэн аваагүй. Дотор талд нь маш ноцтой хүний мөр байсан. Машин дотор мөр байсан шүү дээ. Байсан байхгүй юу? Энийг бол хэлсэн. Тэнийг аваагүй үл тоомсорлсон. Тэр ч барахгүй 10 жил ийм хэрэг мөрдөж байгаа юм чи та нар шимээр заалгахгүй томорсон байхгүй бүр. Тэ. Тэнийг тэр урд орон тэр машин олсон залуучууд бас хэлсэн байгаа. Энд 2 дахин хэлж байгаа шүү дээ. Та нар шимээр заалгахгүй 10 жил энэ барахгүй олон жил болсон хэргийг олж ирсэн юм а гэсэн. Нэг үзэгч нэрийн нууцлахыг хүссэн нэг үзэгч ийм мэдээлэл надад ирүүлсэн. Яг хэргийн газар машин дээр очсон цагдаа нарын нэгэн согтуу байсан мэдсэн үү гэж. Та мэдсэн үү тийм үү? За би бол яг эхэлж очихтын цагдаа дээр цуг очиаг болохоор би бол мэдэхгүй байна. Тэ. Тэгтээ би над нэг юм боддгийг. Би тэр өдөр нь мэдээгүй. Маргааш нь би мэдсэн. Тэгээ би мөрдөн байцаагч ган зоригод мэдүүлгэн дээр зориод би бичүүлсэн. Бичихгүй байхаар за та бич гэж бод бичүүлсэн. Юу бичүүлсэн гэхээр наад машины чинь би хэвлэл дээрээс харлаа. Юу сайт дээрээс харлаа. Цагдаагийн ахлагч О гэж хүн 1 хоног өмнө олцсон ба шүү дээ наад гэж.
Тэгээ яагаад Нэг хоногийн өмнө олсон? Нэг хоногийн өмнө олсон гэсэн мэдээлэл байж шүү дээ наад чинь. Тийм сайт дээр Машиныг уу? Машиныг цагдаагийн газрын оллоо гэж бичсэн байдаг. Хүсгэл далаа ирэг дээрээс олсон шүү дээ. Оллоо гэсэн тийм мэдээлэл байдгийг. Тэгэхээр би өөрөө очиод цагдаагийн холбогдлолтой гэж хүнийг өнөөдөр хүртэл хараагүй байхгүй. Би хараагүй шүү дээ. Тэр юун хүн бэ? Олоод өгөөч гэж өнөөдөр би ган зураг мөрдөн байцаагч мэдүүлгийн дээр бичүүлсэн. Өнөөдөр хүртэл олдоогүй байх шүү дээ. Наад хэлэх ёстой. Гэдэг хүн чинь ийм хүн байсан. Бидэнтэй цугуудсан, эсвэл дараа нь оцсон, урд нь оцсон ийм хүн байсан гэж хэлэх ёстой. Олдоогүй шүү дээ өнөөдөр хүртэл. Би мэдэхгүй байна. Одоо энэ над тэр гэж юм байсан бол өмнө яагаад оцсон байсан бол яагаад хэлээгүй юм бол гэсэн асуулт над одоо өнөөдөр хүртэл байдаг. Эсвэл нуугдах шалтгаантай. Цагдаагийн ажилтан хэргийн газар очиод хохирогчоос нуугдах шалтгаан маань гэдэг чинь өөр асуудал. Өөр асуудал. За тэгээд цагдаагийнхаа үзлэг хийгээд явцсан машин дотроос та гар утас олоод тэр гар утсан дотор бичлэг байсан гэж байна. Тэр гар утсыг машины хаана нээсэн бэ? Одоо үжилэг бүдээд машинаа аваад явгаад шарилаа гаргаж ирээд онцгойхон ачаагаа ачаад ингээ явхаар болоод яг бид нар нөгөө зарим дүүнэр мөнөр нь ирээгүй байсан учраас газар дээр нь үзүүлийгээд юм хөтлөхгүй байсан. Тэгээ бүр үдээс хойш болоод бүр 3 муруу болдгоо л ч ороо болсон шүү дээ. Тэгсний дараа гар утасны асуудал хөндөгдөж гарч ирээд бид нь байхгүй усан дотор байхгүй байх үзэхээр зав хийлж байгаа. Шарилыг бол далай дотроос гаргаж ирсэн. Тэгээ би яг уу шарилдаа байгаа л гэж бодчихсон л дээ. Тэгээ үтсэн чинь байхгүй байсан. Тэгээ олон карма мармаа байхгүй цөөхөн кармаатай. За тэгэхээр за усан дотор уснаас энэ бол олдно үстэй тунгалаг устай газар гээд зав хийлээд орох гэж байгаад тэр хооронд машин дотор ингээд нэгэнт үзлэг хийгээд дууссан ингээд тэгээ үзлэг хийж байсан чинь одоо ер нь ямар байсан юм гэж одоо орж байгаа шүү бид нэр одоо бас цагдаагийн тэр шалгалтын ажиллагаа асар хүндэтгэж тийм байх хэрэгтэй. Яг хэрэг олуулах гэж байгаа улсууд чинь бас тийм байх хэрэгтэй. Тэгсэн нөх айхтар нууц биш газар. Ер нь бол машины юм бол тэнд л байдаг. Суудал дунд хайрц хоёрын хооронд гар утас байсан. Тэрийг цагдаад хоолж чадаагүй. Тэрнийг тэр үзлэг олоогүй л байсан. Тэгээ би хоёр асуулт тавьсан. За энэ утас та нар үзлэг хийсний дараа энэ утас байна. Түлхүүр нь бас байсан. Түлхүүр олоогүй байсан. Бид нар бас тэр машин дотор суудалд ороосон байсан. Байжсэн тэр. Тэг хоёр юм олдсон. За дээр нь одоо тэр юу гарын хэмээг бол эдний үзээд байсан байгааг ингээд болсон юм байна. Тэр мөр уулаа шалгасан. Шалгаа тэр авахгаа авахгүй хайсан байна. За энэ утас яагаад утсан тэр гарын хэв байх хэвээр. Яагаад энэ хэрэг явах энэ талигач хотоос гараад явхад л энэ утас хүний мэдлэл байсан байх магадaltaй байдаг байхгүй юу? Ерөөсө тэр мэдүүлгүүд бүгд тийм байж байгаа. Анх энэ утсаар ажлын газрын ярихад өөр хүн утсыг авч байсан байдаг. Дуун тэгж мэдүүлэгдсэн байдаг. Ярих боломжгүй байна. Зөвхөн мессежээр харьсан гэсэн мессеж бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ утас бол талигачийн эрх мэдэлд байгаагүй. Нэг талаасаа. Хоёрдугаарт ярих эрх мэдэл байгаагүй. Байсан бол гэр оронтойгоо аав ээжтэйгээ ажлынхантайгаа яриад инглээ тэглээ ийм боллоо би инглээ тэглээ яриад байх хэрэгтэй. Ингээд энэ бол төгжигдмэл зүйл. Яг эрх мэдэл хасагдсан байх зүйл. Энэ юмнууд байсаар байтал утсан дээр утас бол ер нь баг ингээд хальт барихлаа гарын хий гардаг зүйл. Утсыг бол маш нямбаа ингээд өгсөн. Тэгээд аваагүй зүгээр л өөрснөө шалгаж байна гэдэг ингээд гарын хий гүйдүүлээ хийсэн шүү дээ. Тэгсэн. Тэр бол одоо маш хариуцлагагүй юм болсон. Тэгээд уучлаарай. Утсан дээр байсан бичлэгийг та эхэлж олсон уу? Цагдаагийнх эхэлж олсон уу? Бид нар утсыг бид нар чинь хэрэг олуулах гэж байгаа бүх юмыг цагдаад өгөөл яасан. Ингээл зааллаа өглөө та нар авах шалга гэж өгсөн. Цагдаа яг тэр үед цэнийг нь дууссан байсан. Тэгээ цагдаа машиндаа ингээд цэниглэж байгаа жаахан жоохон цэнийг оруулсан юм яасан ингээд шалгаж агаад тэгээ цагдаа аваад явсан. Аваа явсан. Тэгээд ороодоо тэр задлан мадлан хийгээд ороо надаас байцаалт авна гэд байцаалт авсан. Тэгээ байцаалт авахдаа тэр утсан дээр байгаа мессеж тэр утасны дугаар мугаар юмнуудыг бич авсан л да. Авахаар нь би хэлсэн байхгүй. За би бол утасыг өгмөөргүй байна. Тэгээ уг нь авч явах бодолтой байсан. СММ-ийн тэд нар авцсан. Тэгээд утсыг тэгсэн чарын ган зураг бол мөрдөн байц ган зураг. За та аваагаад надад өгсөн байхгүй. Тэгээ ирэхээр би цэнгэлж байгаад ороо хүүхдүүдийг за энэ утсыг бол маш сайн шалгана. Бүх л системийг шалгана. Тэгээ шалгасан бүх юмыг би үзэн гэж үтсэн. Тэгсэн тэн дотроос маш ноцтой хоёр бичлэг байсан утсан дотор. СМ бол нэлээд эрт утаснасаа салаад холбогдох боломжгүй болсон байсан. Тэр СМ байсан газар бол маш их ноцтой шүү дээ. СМ хүн чинь ингээд за өөрөө машинаа барьж яваа хүн чинь дунд хайрцаг урдаа дунд хайрцаг нь уртаал чинь ингээд 50 тэр л ингээд СМ ингээд СМ ч юм уу энэ барьж яваа тавьдаг үстэй ер нь ингээд тавьдаг. Гэтэл СМ тэнд байгаагүй шүү дээ. СМ бол
дунд хайрцагны ард нь бүр ард нь нэг юм юу баг. Хонхор заваад тэн дотор сэмэнд хийтэй байсан шүү дээ. Тэгэхээр урд машины барьж явах хүн сэмийг тэр ард руу ингэ аваад хийх үү гэдэг бол их сонирхолтой. Тэгээд утсвал тэгээд би нэгэн тал хүнээ алуусан хүн гэдэг чинь энэ маш ноцтой зүйл үнэ. Тэр дор нь Улаанбаатар хот руу яриад Алтан гэрэл хуран дараа яриад за ийм бичлэг болдлаа. Би танд чадах хятгаараа тайлаад юмыг яаж мэдхүү гэж бодоод би те явахгүй байж магадгүй газ тайлж уншаад тодорхой юм тайлж уншаад компьютерд өчөөд мэйлээр шийдээд утасных нь бичлэгийг мэйлээр явуулаад шууд утас нь авъя гэж ирэх юм би өгөөгүй. Тэр өдөр утас нь авъя гэж ирсэн. Маргааш нь ч үл авъя. Би өгөхгүй. Яад би баталгаатай үнд өгнө. Тэгээ энэ бол осолтой гэд би баталгаатай нэг өдөр өгөхгүй байж дараа нь ганцор өөр ирэхэд би бүр хүлээл гэж өгөө заа ингээд найдвартын яалаа шүү гэд ингээд өгсөн. Тий. За утасны бичлэгийг хамтдаа сонс. Эхлээд урт бичлэгийг нөгөө цаг хугацааны хувьд мөрөн хотод бичсэн байх магадaltaй нэг бичлэг байгаа шүү дээ. За тэр бичлэгийг өгье дөө. Та нар намайг яасан ч авах. Энэ дөр сүрдүүлдээснээр энэ гэр бүл янзрын болохгүй шүү. Гэр бүлийн хамгаалагч та нарт ирсэн шүү. Өнөөдөр та нар шиг юмнуудын ирэн байж болно. Та нар бүх юмыг худалдаад авсан бүх юмыг хавлцуулгаачуд. Гэтэ ирээдүйд юм өөр болно заа. Та нар үнэхээр том юм тий. Тэр юм хийж явахдаа та нар ичих хэрэгтэй шүү дээ. Та нарын өөр хүчин зовонтой харж байгаа та нар. Дуулдаж. Дуугадах юм байхгүй. Надад би хэлэх юм хэлье. Та нар намайг нэг өөрсдөө ч аймаггүй гэж бодож байна. Тийм байдгүй заа. Та нар шиг юмнаас би аймаггүй хог. Шалчнахч. Та нар намайг яавч яхаар заа. Ай. Намайг хүмүүс барьцаалчихэд. Сая машины хаалга дуурсан тийм. Хүмүүс ч юм уу болно гэж сүрдүүлээд болохгүй. Яалч. Ирчээвэж. Урд нөлөөд хийсэн нөхдөд юм л. Тэгэхгүй ямар учиртай. Ажлахгүй. Үтсэн мө бормны голууд тэгтээ ажлаа хийсэн болохгүй байхгүй. Явган хэрэгтэй. Чавган чигийн мэрцгаа. Байдлыг ийм ботгож болгооч үү. Энэ бол шийдэл болгооч гэдэг нь алхах юм шиг байна. Дахиад хаалга онгоо. Тий. Дахиад хаалга онгоо. Хоёр удаа хаалга онгооч ба. За. Энд дээр их ноцтой юмнууд байна л да. Төрөүний барьцаалсан хүмүүс мөн л байна гэж байгаа. Ар гэрийг сүрдүүлээд тахаар би хүрээд ирлээ гэдэг үг. Тэгэхээр мөрөнд юм уу дуудсан байх нь хөвсгөлд. Сүрдүүлж дуудсан юм болов уу? Яасан юм бэ? Үгүй бах. Би бол мөрөн эндээс мөрөн хүртэл тийм эрх чөлөөтэй бол уцаар ярих хэрэгтэй. Тий, боломж байна. Уцаар ярих. Тэг эрх чөлөөгүй байдалд очоод тэр мөрөнд бол ямар нэгэн байдлаар яг нь ер нь хуурам мэхлэгч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар хүлээцтэй байдалд ингээ очсон. Мөрөнд бол ааш харан шин өөрчлөгдөж эднэрийн зорилго чиглэл бол тодорхой болсон. Маш тодорхой болсон. Ер нь алах хандлага нь бол тодорхой болсон. Тим нөхцөлд энэ бол шийдэлтэй юм хэлсэн баг. Энэ ер нь ингэж хэлэх ёсгүй, энэ бол шийдэлтэй хэлсэн байдаг байхгүй. Хоёрдугаарт машин доторх бичлэгэн дотор болвол энэ хүмүүхтийг болвол
одоо ямар арга байдیں۔ Тэр хүнийг өвдгдөг өчсөн байгаа. Гар хуруугыг өчтдөг юм уу? Эсвэл зүү мөөгөр хатгадаг юм уу? Ямар нэгэн бага өчлөлт хийж энэ хүүхдийг бол тэр дууг хорьсон байгаа. Хоёр дахь машин дотор хүн байгаа нь бол загнаж байгаа байхгүй. Загнаж дууг байчээ гэж гэдэг чинь тэгээд дараа нь өчлөлт хийж байгаа байхгүй. Өчөж байгаа. Би бол тэр хуруу гараа юм уу нэг тийм өвддөг юм байна. Тэгээд тэр нөхдүүдийн бол зарим нь бол машинаас гарсан. Хаал бол хоёр дахин угсруу хоёр дуурч байгаа. Тусдаа. Тийм байна. Тийм учраас тэр хооронд нь яг хэлэх гэсэн юм а шивнэж тийм одоо нууц байдалд хэлж гадаа гарч ярилцсан байна. Гадаа гарсны дараа хэлж байгаа байхгүй. Надад бол тэг санагдаад байт юм л энэ бол. Тэгээд энэ хооронд за энэ бол за мөрөнд гэдэг чинь 6 цаг 30 хэдэн минутын бичлэг үлээ 6 цаг 30-40 минутын орчим гэдэг. Тэгээд далайн захад бол 22 цаг 30 минутын гэдэг чинь энэ хооронд 4 цаг баг. Энэ 4 цаг явах газар биш байхгүй. Мөрөнгөөс далайн зах ороход бол за удаан явлаа гэхэд 2 цаг 30 минут явна. Удаан явлаа гэхэд. Хурдан явлаа гэхэд 2 цаг л явна. Тэгэхээр энэ хооронд 4 цаг болсон байдаг байхгүй. Тэр юу хүлээх вэ? Тэр хооронд хүн алах гэж байгаа хүн эсвэл өөрөө өгөх гэж байгаа хүн хоёр юу хүлээж авах? Цаг ямар цаг хүлээж авах? Тийм учраас дараагийн бичлэг тэр сонсоход бол яг цаг хугацаа бол таардаг байхгүй. Юу таарч нэхэр зохион байгуулсан уулзуур бололцоо бол таарчдаг. За хоёлаа дахиад дараагийн бичлэгийг өгье. Зөвхөн хүмүүс. Зөвхөн хүмүүс. Яй. Хоёр хаалга дуурч байгаа. Ингээд. Хоёр хаалга дуурч байна. Огсрон хоёр хаалга дуурч байгаа. Тэгээд энэ хүн бол энэ би бол цагдаа ингэдэг. Цагдаагийн хүмүүс энэ бичлэгийг өгсөний дараа энэ хүн галзуурсан хүн маань гэж үзсэн бичлэг эндээс ихтэй болов гэж би тэгж бодоод байдаг. Яана. Яагаад гэхээр энэ тэр эзгүй газар, тэр модтой газар юун завь харах юм. Энэ хүн хий үзэгдэл харж гэж бодоод байгаа шүү. Тэгээд энэ хүнийг галзуурсан хүн хатгалаар нэг хайгаа яваад байна. Монголоор нэг галзуурсан хүн хайгаад байвал би бол тэгж боддог. Үгүй байхгүй. Энэ хүн морь үзэж болно. Тоглоом наадмаа үзэж болно. Хэрвээ галзуурсан болвол. Тийм ан амтан үзэж болно. Мод үзэж болно. Хүн үзэж болно. Яхаараа далайн иргэн дээр зав үздэг. Харсан л байхгүй юу? Зав ирсэн л байхгүй юу? Зав ирэх боломжтой газар. Боломжтой 11 сар ихээр бол зав далай бол яг зунаараа байна. Зөвхөн тэр нуурын хоолой хөлдсөн байсан. Зав ирэх боломжтой. Зав ирээл завин дээр гаргаж аваад тэгээ угаас тэр бичлэгэн дотор бол маш тодорхой байж байгаа шүү дээ. Зав ирлээ, завтай хүмүүс байна гэдгийг мэдээлэл хэрвээ өөрөө ясмал утсаа унтраагаал хайж шүү дээ. Өөрөө утас унтраах боломж нөхцөл маш бага. Утсыг асаалтаа хайсан л тэр л хайсан л баггүй. Үүрээр утасны цэнийг дууссан байх. Утас өглөө 8 цаг үед цэнийг дууссан. Тэрнээс хойш чив чимээгүй. Чив чимээ ямар ч юм шуум бол утсан дээр бичигтэйг л байдаг л да. Утас бол ажиллаж байсан юу байдалтай байдаг. Тэгээд тэн дотор бол тэрний дараа тэр хүнийг бас өвдгөх яолуулах юм хийсэн байж байгаа. Тэгсээ ёо гэдэг. Тэгээ би боддгийн. За яг одоо оюун ухааныг саатвал мансууруулах байдаг юм юу гэдэг. Одоо цаг чинь тийм элбэг дэлбэг болцсон. Хэнд ч байж мэднэ. Даанаас ийм зохион байгуулалт юм хийж байгаа бол устдал тэрнийг бол хамгийн түрүү хэрэглэнэ. Хэрэглээл тэр хүнийг муужруулдаг юм уу? Чадварыг алдуулах байдлаар хэрэгэлсэн байхыг үүсэхгүй. Тэгээд тэр задлан шинжилгээ гэдэг нь тэнд дүнгээр нь тийм дүн гарсан байж магадгүй. Тэгээд байж магадгүй галзуурсан байна гэж. Тэгвэл манай хүн бол цоо ирүүл хүн. Монголын цэвэр байх индикатор хүн. Монгол хүн ямар ёстой цэвэр байхыг харах индикатор хүн байхгүй юу? Нэг ч хамрын ханаа дүрээгүй, нэг ч имлэгээр хэвтээгүй. Тэ нэг ч өмнө өвддөг цоо ирүүл хүн. Тэр индикатор хүн. Монгол ирүүл хүн ийм байхыг харуулвал тэр хүн мөн.
Гэтэл тийм болгоно гэдэг чинь нөлөөлөл үзүүлсэн байх магадaltaй. Тэр оюун ухаанд нь байд юм уу? Тэр задлан хийхэд тархинд нь хэмжилт шинжилгээ хийгээд тэгж тогтоож байгаа бол тэр одоо буруу юм гэдэг юм уу? Тэр мансууруулах юм хэрэгэлсэн өнөө олох хэрэгтэй шүү дээ. Тийм. Гэхдээ мансууруулах байсан гэдэг нь тогтоогдоогүй байх шүү дээ. Тогтоогдоогүй. Тийм. Эгэрүүл хүн очоод тийм байдалтай дүгнээд байгаа юм тэр мансууруулсан байж таараа. Тэр өнөө олох. Энэ чинь 11 сарын 5-70 болоод 11-нд зогцсон болцсон байна. Хөвсгөл далаагаас бид нэр сурвалжилгаар 12 сард очисон. Тэгэхэд бол далай бол хөлдөөгүй байсан шүү дээ. Тэгэхээр бол завтын хүн явах боломжтой гэсэн үг. Та нарыг очоод 12 сарын ихээр очиход далаа дээр завтын хүн явж лээсэн шүү дээ. Явж лээсэн. Далаа дээр завтын хүн явж хүн алах зориултын хүн бол хизээч явна шүү дээ. Тэр чинь сарын өмнө шүү дээ бараг. Тэгэхээр муугаар бодоход талигаач амиа хорлыг гээд одоо Улаанбаатараас уурлаад Бачимдаа давхиад явсан байлаа гэж бодоход тийм ээ 800 км явхад ер нь хүн тайвшрах хангалттай хугацаа юм шиг санагдаад байгаа юм. Бодлоо өөрчлөө шүү дээ. Тийм үү? Тэгээ би тэр саяхан нэг Өвсгөл аймгийн төв дээр гэмтгэрээс болсон сэрэг салбар зөвлөлийн хурал суухад тэр амиа хорлох хүмүүсийн тухай нэг эмч илтгэл тавьсан. Тэр 5 минутанд л байдаг юм амиа хорлох процесс чинь. Тэгж илтгэл тавьж байгаа эмч хүн. Тэгээд Өвсгөл аймагт хичнээн хүн амиа хорлож муурлаад ингээд тэрний тэдэн тийм дэмэгтэй эрэгтэй тэгээд маш богино хугацаанд энэ яг ийм үед ингэдэг гэдэг над ярьж ирсэн. 800 км 10 хэдэн цаг давхиж 5 минутын л ажил. 5-10 минутанд л тэр ажил хийдэгдэн. 900 км манай эндээс бол манай тэнд бол 900 км 920 км. Одоо яг тэр цогцол болсон тий. За тийш оч амиа хорлондоо гэсэн явж явах уу. Тэ юунаас ууйдах вэ? Эцэг эхийн зүгээр, ажлын газрын зүгээр, аргал ангирдаа дуртай, хоол ундтай, дутагдах ажигдах юм уу? Орон гэртэй. Сэтгэл зүйн орон гэртэй одоо юу гэдгийг те. Энэ хүн ирээдүйд тэр ч барахгүй амиа хорлох гэсэн сургуульд явах урилга санал бичээ тэр нь урилга нэрээд тэгээд өдөөтөдийн сургууль соёл төгсөөд боловсрал бүр саяхан ирэнгүүт хөдөөнөөс хөвсгөлээс ирэнгүүт Сэлэнгэ багшийн курст сууж англи хэлээ дээшлүүлсэн байж байгаа шүү дээ. Ирэнгүүт хөвсгөлөөс ирэнгүүт сургуульд явахын тулд англи хэл бол чадвартай байх хэрэгтэй гэдэг тийм суусан байгаа байхгүй. Тэгж ирэл тэр нь дөнгөж төгсөөд байжсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Кембрижийг сургуульд явах байсан. Тий, Кембрижийн тэр Английн Кембриж гэдэг их сургуульд л очихоор урилга нь яг нас болсноос нь 7 хоногийн дараа ирсэн шүү дээ. Тий. Яг юугаа бол саналаа бол нэг 10 сарын дундуур бичсэн байсан баха. Талигачиг ингээд одоо шалгалтынхаа өмнө л ингээд айгаад амиа хорлох гээд удаа дараа оролдол одоо өөрийгөө чутгалаад ингээд ийсэн гэдэг цуурхлыг хүчтэй тараасан байна өмнө Говь аймагт бид нар очисон газар дээр нь очиж үзсэн. Тэгэхээр тийм муу сурлагатай хүн байсан юм. Да энэ нэг бол одоо би шалгалт авч байсан биш. Сайн мэдгүй. Гэхдээ энэ нэг бол хамт суралцж байсан оюутан найз сурагч нар багш нар бол бүрэн нотлно. Манай удамд миний удамд цусанд хүн хуурч дүн авдаг, дүн гуйдаг юм бол ерөөсөй байхгүй. Би нэг жишбэр гал нэг ч өгүүлбэр хуулж авч байгаагүй. Эднэр бол одоо талигачийн сертификатууд авшгүй. Тийм хүн юм чинь үзүүлэх үү? Тэр би тэрнээс сонсч байсан. Магистрийн шалгалтнаас айгаад чи өөрийгөө амиа хорлох зорилгоор өөрийгөө хутгалсан байна гэж цагдаагийн байцаагчд бол тэгж шалгасан бол үнэн. Тийм шалгалт хийж исэн. Тэгвэл тэр амиа хорлохоос айсан магистрийн одоо бичиг юу магистрийн ажил нь одоо энэ хэвлэгдсэн байж байгаа. Гэхдээ бүр их хэл дээр англи хэл дээр хэвлэгдээд энэ хэвлэгдсэн зүйлийн их сургуулийн удирдлагын багш нар нь бол бүгдээ хүлээн зөвшөөрсөн байж байгаа. Хамгийн гол нь яг удирсан хамгаалтанд орохынх нь урдхан тавд ийм таараадсан баггүй юм. Тэрнээс биш энд айсан гэсэн биш. Энд бичээд бэлтгэгдсэн. Энэ бэлтгэгдээс гадна энэ бүр хэвлэгдсэн. Гадаадын сэтгүүлд хэвлэгдсэн. Хоёр нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн. Хэвлэгдсэн тий. Одоо хэвлэгдсэн юунууд нь энэ байж материалууд нь. Энэ нөгөө ингээд одоо. Энэ тэгэхээр бараг ийм одоо ууланд гүйж яваа бацаан юм хэвлүүлчихдэг сэтгүүл юу биш шүү дээ. Тий. Эднэр чинь. Өөр нэг юм бичээл өгчөд нь хэвлээл гаргаад байдаг юм биш шүү дээ. Тийм Монгол орны цогцол нэлээд бас хүн хүндтэй нэлээд бас цензуртай шалгууртай юм хэвлэгдэн шүү дээ. Бас тэр чинь тийм амар биш л дээ.
Бас л эрдэмтэн судлаачид энэ мэдээлэл гадаадын одоо нэр хүндтэй сэтгүүдний ганц өгүүлэх тавьчих юм бодол хүсэл бас байдаг л юм. Хэрвэн дээр бол одоо яг олонний дэмжлэгээр, найз нөхдийн дэмжлэгээр, ажлын газрын дэмжлэгээр сурч мэдсэн зүйлээ хийсэн юм а бодтой одоо яг амьдрал дээр хийдэг учраас энэ нь бол тоогоол энд хэвлэлжил байсан байх л да. Бид нар ямар энд нөлөөлөх юм биш. Тий. Тэгэхээр ийм юм тарааж энэ хэргийг анханаас нь зохион байгуулж өөрчлөх гэсэн юм ордлого бол би өмнө говийн орчимд бол байна уу гэж л бодоод байдсан шүү дээ. Яг дандаа нэг иймэрхүү талаас нь яваад байсан байдаг байхгүй. Талигачиг бол одоо маш их ажилсаг. Өмнө Говь аймагт одоо 7 жил ажилласан байна л л дээ. Тэр хавийн нутгийн иргэдтэй уулзаж ярилцсан. Гэтэл одоо Талигачиг бол маш ажилсаг хүн. Ерөөсөө энэ ан амьтан байгаль дэлхийн төлөө бүхнээ зориулна гэж ярьдаг байсан. Ингээд одоо найз нөхд нь хамт ажиллаж байсан хүмүүс их ярьдгийн. Тэгээд би тэр шинхүү гэж хүний ярилцлага, мөн лавсрын гэж хоёр хүний ярилцлагыг энд авчирсан л да. Тэгээд үзэгчтэй бас зуусган сонсгох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо өгье дөө. Байгалийн дан бол үнэхээр хайртай юм байсан. За ямар хайргүй байтал одоо тэр хүн цаас ус орохгүй байхад хаавгаа орхоогоос мөс аваад тэрийг өөрөөл одоо тэр ангирг өрөөс байгаа газар дагуу өөрөөл мөс зөөгөл дээрээ явж явах хүн одоогийн Монголд одоо ховор штэ тийм хүн. Өөрхөн одоо нөгөө тогтоол илүүдл усны мөс агалсныг тэрийг очиж аргалингийнхаа унд болгож зөвгөл явгуурэл тэр хад зарамуулаад зөвгөл явж явах юм бол одоо байгальдаа их орн хараатан гөрөөсөндөө хайргүй хүнд гэж байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн манай өөрийнхөө эрүүл мэндийн биенээсээ илүү тэр хараатан гөрөөсийн тусдын нутагт илүү хайртай байсан. Зүгээр яриа өрнүүлэл замд явж орж явахад л надад лагаш дуу маань энэ тус мөн нурууны төлөө би бүхнээ зориулна л гэж ярьдаг юм байсан. Үнэхээр бүхнээ зориулж чадлаа. Тийм болохоор одоо бид нар энэ тус мөн нурууг эрвээ улсын цугаан галтанд авч чадах юм бол миний бодлоор шүү дээ. Миний бодлоор энэ тус мөн нурууг судалгааны төв болгоод тэрийг талигаас лав сүмбэрлэхээ нэрмжит болгоё гэсэн бодол байдаг юм яа. Тийм бусад хүмүүс яаж ойлгож байгааг би мэдэхгүй л дээ. Миний бодлоор бол би тийм хэрвээ тусгай хамгаалтанд авчиж чадвал ямар ч үсэн талигачийн нэрмжит болгооч гэсэн тийм санал тавина да. За энэ хүн болохоор ингэж ярьдаг. Одоо энэ хин гэж хүн байгаа? Лав сүрэнгуй гэж хүн байгаа да. Энэ хүний ярилцлагыг үзье. Тэрийг одоо ямар ч л байсан одоо манай нутгийн одоо хөдөөний малчид хөдөлмөрчд бол одоо тэгж тийм юм хийх одоо учир яриасан байхгүй. Ямар ч байсан. Тэр бол одоо миний бодож байгаагаар бол одоо энэ одоо манай нутагч одоо уул уурхай сэндийлэгчээд одоо зарим нь хамгаалах гэдэг ингээд тэмцээд одоо хүний өөрөөгүй тэмцээд одоо ингээд байж байгаа газар л да. Тэгэл одоо ямар нэгэн тийм л одоо уул уурхай зөрчилөөс болж ил тэр залуу тийм юмд өртөждөг үдэл гэж одоо миний одоо яг нүдээр үзээгүй ч гэсэн битүү одоо таамаг л одоо тийм манай орон нутгийн одоо малчаад ч манайг тиймэрхүү сэтгэлдэлтэй л байдаг. Тэгэл бид одоо тиймэрхүү зөрчлөөс болж тэр хүүхэд зайлвал ажиллаа хийж яваад манай нутгийн төлөө манай энэ тосон бомбын нурууг хамгаалахын төлөө явж байгаа тэгэж одоо Америкт ч нүдэл гэж би бол тэгж л харамсдаг. Өөрөө хөвсгөлд өссөн хүний нутгийн төлөө тэр ажиллаж исэн газрынхаа тусгай хамгаалтанд авахын төлөө тэр байгаль дэлхийг бүрэн бүтэн байлгахын төлөө л амиа өгсөн гэж нутгийн иргэд үздэг юм билээ. Та юу гэж бодож байна? Би цуваажилж байгаа болохоор яг зүгээр энэ цуваажилж ахын нутгийн малчид иргэд ингэж үнэлж байгаа бол би бол үнэхээр баярлж байна. Тэгээ миний хөө. Өөрийн хашлгууднаас нэг бусдын нөлөөнд орж ажиллаж байгаа юм гэж бодож байна. Хэд удаа тосон бомбын нуруунд өрөм тавих гэж оролцсон юм билээ. Тэнд бол танаа хүү одоо тавиулахгүй гэж тэр болгонд хамгаалж үлдсэн байдаг. Энэ тухай танд ярьж ирсэн үү? Хангалттай ярьж ирсэн, хангалттай бичлэг байсан, би ч заавар өгч ирсэн. Угаасаа.
Ер нь одоо энэ бичлэгэн дээрээс харахад миний хүү ямар тийм хулих зангүй байсан гэдгийг би нэг дүрсэн дээрээс би онцолж хэлмээр байна. Тэр машины цэргүүл дээрээс хөгс авто мөс үүрээд тэгээд хэрвээ хулих зантай залхуу хүний араар ордог ийм хүн байсан бол тэр савнда багахан мөс ийгээд тэгэл яваад өгнө. Тэгэхэд тэр мөс үүрчээд 2 гарн чөлөөтэй байхыг ашиглаад тэр мөсийг тэр мөс бол дор хаяад 10 кг мөс байгаа. Тэр мөсийг ингээд урдаа тэрвэрэд явна гэдэг чинь энэ юмныхаа төлөө ямар нухацтай ямар одоо гүйцэтгэх гэсэн тийм хулих зангуу тийм хүний араар залхуу биш чанарыг энэ зөвхөн энэ дүрс бол шууд л хэлнэ. Энэ зүгээр харахад нэг тийм аимшигт дүрс. Одоо ингээ мөсөд хүний эндээс хүний чанар бол хүний тэр ажилсаг чанар тэр юмд нухацтай чанар гүйцэтгэх гэсэн чанар яс чанар бол эндээс бол шууд харагддаг байхгүй. Тэг би зүгээр энэ дүрсийг харахаар сэтгэлддэг байхгүй. Одоо үед ер нь ирвсэнд мөс өгөх гээд ус өгөх гээд бити хэл ээждээ ч нэг усын өгөө далхын авчраад өгөх хүн бол хорцсон цаг л та. Мэдээж та. Ер нь бол тэр өгнөөс хасаал хэлж би байсан. Таны одоо ажил хариуцдаг улаан тайгад одоо хаш чулууны орд гэж газар байд юм байна. Тэр ордыг бас ухах гад уул уурхайн компаниуд эзэмших гээд та тэрнийг эсэргүүцээд байгаа. Тэгээд тэр бол Монгол хятадын хамтарсан компаниуд байдгаа тэрнээс улбаатай байж магадгүй шүү гэж нэг үзэгч тийм мэдээлэл ирүүлсэн л дээ. Энэ мэдээлэл үнэн үү? За мэдгүй хүн юу болж байгааг би мэдэхгүй. Гэхдээ би бол төгс ирэл 87 оноос хойш өвсгөл нуур дархтын хотгор хой тайрыг хамгаалахын төлөө би нойр хоолгүй ажилласан. Би муудалсан ч юм сайдсан ч юм байгаа. Эсвэргүүцэл тэмтэлж агсаал цуглаан ч хийжсэн. Би олон хөөд тууж цагт нь туужсэн. Би 28 жил ажиллахдаа би нэг удаа ээлжийн амралт авч үзээгүй. Яг байгаль хамгаалах ажилд амралт гэж байх ёсгүй. Нэг сар л амарчвал чиний бүтэн жилийн ажил, бүтэн жилийн чадал удаан. Тийм учраас байгаль хамгаалах ажил систем өөр байх хэрэгтэй. Өөр дэмжлэгтэй байх хэрэгтэй, өөр байх хэрэгтэй. Тэгэхдээ энэ хугацаанд бол дархтын хотгорд бол 44 лиценз байсан. Өвсгөл аймагт 44 лиценз байсан. Тэр 44 лицензийг ёстой хулган мэрэх замаар Өвсгөл аймгийн иргэдийн хурлаас одоо Пүрвэ дарга байна, Болдбаатар дарга байна, Даймдын сүрэн дарга байна, Эрдэнэбаатар дарга энэ төр одоо энэ үеийн дарга нар Батгүй дарга байна, одоо ашиг малтмал хэрэг газар байна. Эдгээр алгуул аргуухан буулгасаргаад 50 дугаар өргөөс хойш газар нутгийг орон нутгийн аймгийн тусгай эрх зүйн газарт аваад лицензийн сунгахгүй байсараад цөмийн ингээ хугацаагаа дуусгаад ингээ байхгүй болгосон. Тэр хооронд 2 компани орж ирдэг байхгүй. Алтан дорнод Монгол газар. Тэр хоёрыг хөөж явуулсан. Манай дархтын ард түмэн энэ 2 компанийг дархад нутагт бүр ашиглахаар багаж төхөөрөмжтэйгээр ирсэн байхад бид нар бол олон тэмцэл хийж агаад нэг ч газар сэндэл хуулгүй хөөж явуулсан. Дараа нь тэр хашны гэж байна. Хашны лицензтэй Бяран гэдэг газар ногоон хашны лиценз байгаа. Буряд Хятад Монголын надад тусгай хамгаалтын газрын дарга болоход би бол хуурамч гэж бодчихсон 8 сард нь тэр 11 он тусгай хамгаалтанд орсон байхад 11 оны 5 сарын тусгай хамгаалтанд ороход 8 сард нь лиценз авсан байсан. Тэгээд энэ ийм бол Монголын хуулинд ийм байхгүй. Энэ бол боломжгүйгээд би тэднийг бол одоо оруулаагүй. Одоо ч ороогүй байна. Ийм маягаар одоо юу гэдгийг одоо миний ажлын эрч хүчигч гэдэг юм уу дархад нутгийг хамгаалах зоргийг мухаан гэвэл арай бодож чадахгүй. Яг цаана дархтын ард түмэн дархтын хотгорт уул уурхайн компани ороход Монголын өнцөг өргөн бүрээс уйлж загтвчдаг байхгүй. Бид өнгөрсөн өмнө говийнхан доронтойхон бид өнгөрсөн улсууд та нар наад хөвсгөлдөл битгий мороолаач гэж гуйдаг байхгүй. Энд Монголын ард түмний газар нутаг, Монголын ард түмний шивцар нутаг учраас тийм учраас энэнд гомдох тийм ээ энд хорсол санах ямар ч би аж ахуйн нэгж компани байхгүй би баярлж явдсан шүү дээ ер нь. Тийм баярлж явдаг. Тийм учраас би тэр нөхдөд миний хүүд бол хор учруулсан гэдэгтээ бол би учруулах байхгүй би бодоочгүй юм байна үннийг хэлэхэд бол. Тийм би бодоочгүй юм байна. Арайч тэхгүй байх гэж бодчих би
3 дэс сум бол ихэнх газар нутг нь бол одоо уул уурхайн компаниудад эзлэгдээд ухагдаад усгүй ер нь хэцүү болж байгаа газар байлээ. Газар дээр нь очисон. Тэгэд энэ тосон бөмбөгийн нурууг хэвээр нь үлдээх гэж нутгийн ард иргэд 7 жил тэмцсэн гэдэг. 7 жил төр засагт хандсан. Төр засаг анхаарах нь бити хэвлэл мэдээллийнхэн ч анхаараагүй өнөөдөр их хүрсэн. Харин таны хүүг үргэлжсэний дараа энэ сая олны сонорт хүрч төр засгийн анхаарлын төвд очисон. Ингээд засгийн газрын нөөц хөрөнгөнд авсан тосон бомбын нурууг гэдгийм бил. Тэгэд энэ газар шороо чи ийм үнэтэй юм уу? Заавал хүний амнаас авч явж иж нэг хүний амьдралыг дуусгаж иж сая төр засаг нь анхаардаг юм уу? Угаасаа л ийм байсан юм уу? Эсвэл одоо ийм болчихсон юм уу? Энэ хөцөлдөө ер нь яг би бас нэг талаасаа төр хүүхдээ алдсан ч гэсэн нөгөө талаасаа хийж явсан үйлдэл нь бол би бас эцэгхүүний хувьд бахардгийн. Миний хүү ямар ч байсан хүнээс хэл хахуул аваад нэг яттаас нэг юм аваад нэг муу эвдэрхий жип аваад өмнө говийн 3 тест мөр зэрэгцээр хөндлөлдөд давхил байсан баг. Би тэр олон сайхан малчтын яриаг сонссон, сэтгэл баярлж байсан, уйлж байсан. Хүний нөлөөнд автдаггүй хүүхэд байсан гэдгүүг бол надад их гой санагдчихсан. Эцэж тийм байхгүй. Миний яс удам цусанд ийм ерөөсөй байхгүй. Тиймээс миний цусаа, миний ясыг өмнгийн цэнхэр говьд хадгалж байжээ гэж би бол бахардгийг. Миний хүний хийсэн нэг л ажил бий тэнд. Өмнө говийн 3 тест өмнө говь ер нь Монголын өмнө цэг бол уул уурхай лицензто шахацаар амьтан ч шахацсан, хүн ч шахацсан. Ингээд зарим нь бол амьдрах аргагүй болоод амьдрах чадахгүй нүү суугаад ингээд асар их гомдолтой байдгийг би олон зурагтаар олон сэтгүүлч нүгнээс бид харж ирсэн. Миний хүн тэнд тэр нутгийн малчид нүү зайлж болдгүй маа. Энэ төрж өссөн бол нутагтаа эзэн байхын мөн чанарыг ойлгуулахын тулд 7 жил ажилласан. Тэр нь 11 оноос хойш маш эрчимт илэрсэн байдаг. Тэрний тэмцлүүд илэрсэн байдаг. Бичлэгүүнүүд байгаа. Яа тэмцэжсэн уул уурхайтай. Ганцаа дотор уцас авч ороод бичлэг хийжсэн бичлэгүүд байдаг. Би дэрмийн цагдаад өгсөн, зарим нь бол одоо байгаа. Энэ бол яаж тэмцэж байсан байна? Би тэгтээ энд нэг юм бас бодсон Монголын байгаль орчинд бол шийдэх ёстой олон асуудал үлдэж байна. Тийм ч учраас миний хүн шийддэг асуудлын золиос болж гин гэж би бодсон. Яагаад гэвэл тэнд байгаль хамгаалагч энэ зорилго чиглэлтэй хүмүүс яг адилхан ажиллах ёстой. Нэг нь сайн, нэг нь муу байх ёсгүй. Нэг нь сайхан найранд очичоод уртын дуудуулаад ууснаар суугаад айраг шимээл суугаад байвал хинч тэгж чадна. Яг л ямар ном дүрмтэй байх ёстой. Яг ном дүрмээр нь ажиллаад бүгд жигд ажиллах юм бол хэн нэг нь ингэж сорчил золиослохгүй гэж бодож би бас харамсдаг энэ талаас. Би боддгийн яагаад чи тийм айхтар эмзэгэл юм яриад байна гэвэл миний хүү хутгалуулаад 15 оны 7-8 сард гэртээ байхад нь өмнө говийн 3 тэсээс миний хөөрөө олон хүн ярьсан байдаг. За сүмбэ тостын тийм газар алт ухаж эхэллээ. Нинжанар орлоо. Хэд хэдэн газар орсон байгаа ш. Та нар энийг анзаарч харсан бол манай хүү хутгалуулаад байхгүй ард нь хэд хэдэн газар нинжа зуссан баг. Тэгэхээр манай хүн урдаас нь ингэж ярьсан. Яг нинжа орлоо тийм газар. За тийм газар орвоо. Яг тэгэх гээд байсан юм аа гэж. Тэгэхээр тэрнийг хаажсан. Тэнийг энэ муу нүцгэн гар нүцгэн банд энэний төлөө явсан уу? Явсан. Энэний төлөө тэмцдэг ард түмнийг бий болгосон уу? Болгосон. Энэ бол мэдээж ганц манай хүүгийн буян биш. Нийт одоо бас орон нутгийн малчид иргэд тэр удирдлага энэ байгууллага сэтгүүлчдийн улхуч юм байгаа. Гэхдээ гол толгойлогч буюу нүдэнд нь манай хүү харагдчихсан. Яад вэ? Бүх юмны толил байсан байхгүй. Муухын буруу үйлдэлүүдийн манай хүч эртэж хүн байхгүй. 5 цагт босно. Ямар ч үед 5 цагт босоод гараад явах газар руу явчихдаг. Орой нар давсан хойно ирдэг. Тийм ажилсаг тийм юм хүнээр одоо ингээд хүүхдэд тийм хийж хэлдэг. Би бол хэлдэггүй шүү дээ. Миний хүү өөрөө л юу хийхийг өөрөө олж хараад хийцсэн байдаг байхгүй. Тийм үнэхээр нэг тийм онцлогтой гэдэг юм уу? Үнэхээр нэг тийм өвөрмөц ховор
одоо ер нь ийм хүн байсан та. Би тэгээд бас бахархтын оюун гэрэл гэж над очиод манай хүүтэй уулзаад хэлдэг байхгүй. Төмөрсгөө би та хоёроор бахархаж байна гэсэн. Яасаж ийм сайхан хүү төрүүлсэн хүнийг би бахархаж байна гэж над руу өмнө уу явж уцаар ярьжсэн. Тэгтээ уулцсан, учирсан тэр хүмүүсийн ажил тусал дэмжсэхдээ утсан гадаад дотоод бүх хүний дандаа хайрыг татчих ажилласан. Ийм л хүн байсан угуулсан. Яг үгтэй юм бол зөвөр эргэх байх гэж бодож байна би. Талигачиг өнгөрсний дараа гадны 49 орны эрдэмтэд хамтарч манай засгийн газар их хурал ерөнхийлөгчд хүсэлтэд тавьсан байдаг. Цөмбө агсны энэ хэргийг яаралтай шалгаж илрүүлж өгөхийг хүсье гэж. Гэтэл өнөөдөр таны ярианаас манай цагдаагийн байгууллагын байж байгаа царай нэг иймэрхүү. Тэгэхээр та хэрэг илэрнэ гэдэгт итгэлтэй байна уу? За би тийм ч учраас итгэхгүй байгаа учраас цагдаагийн дарга Чингис даргад энх хамглан прокурор хоёрт, ерөнхий прокурор хоёрт бол би зориуд дэлгэрэнгүй өргөдөл өгсөн. Тэр зүгээр бичиг цааш дамжуулах сэтлэр би өөгүй. Яагаад тэгэхээр өмнө говийн байгаа шалгалтын байдал, Өвсгөл аймагт байгаа шалгалтын урдсан таамагсан байдал хоёроос бол юм гарахгүй дүр төрхөд орсон учраас би тийм өргөдөл өгсөн юм аа. Тэнээс биш миний хэргийг энэ асуудлыг шалгахгүй байна. Эдгээр муу ажиллаж байгаа гэдэг санаа бол над байгаагүй. Ялгаа байхгүй төрийн албан хаагч ажил үйлсэн үйл шалгалтаа хийгээл явж л би асар хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Өнөөдөр хүртэл хэдэн мянган цагта бүгдээрээ мундаг сайн байгаа. Тэн дотор эднэрт энэ миний хүүгийн алуулсан хэрэгт шалгадаг тэр хувь цагдаагийн шалгадаг арга барил нь таарахгүй байна би тэгж өргөдөл өгсөн шүү дээ. Арга барил нь таарахгүй байна энэ хүмүүсийн. Арга барил нь таарах цагдаа сэргийлэх юм олж тавиач гэдэг санаа өгсөн байхгүй. Итгэжчихэд байна. Энэ хүн усан дотроос гарч ирсэн чинь өгсөн байж таараад өөргөө төгжчихсэн хүнийг маш хурдан зайлуулах ёстой байдаг байхгүй. Тэгэд өөр соргог, өөр өнцгөө шалгах хүн тавих ёстой. Тэр хүн ингээ хайрцагч учраас гарахгүй тэр яаж бодоод гарахгүй байхгүй. Тэгэд би тэр нь л утгаар нь хэлсэн. Тэрээс тэр ган зураг муу сайн гэж би хэлээгүй. Тэгээ тэр одоо өмнө говийн Төм баяр сайн муу гэж би хэлээгүй. Ийм учраас энэ бол өөрчлөлт тийм ч учраас энэ чинь би бас заримдаа бодгийм. За миний хүү уулын мохортны ууланд л за бараг тэр хэдхэн газар л гүйгээд исэн уулаар яваад исэн. Баг хүн явдггүй. Явсан хүн жаахан тиймэрхүү хүмүүс хэдэн малчид хөөрхий байсан. Хинч танихгүй мэдхгүй гэж бодсон. Энэ нас уснаас нь хойш, алга уснаас нь хойш ингээд цахим ертөнцийн найз нөхдийн хүрээ, гадна дотны хэвлэл мэдээлэл өнцгөөс ингээд сонсоход амар ингээд танигдсан, хүндлэгдсэн, хийж яваа ажил нь тодоос тод харагдчихсан мэн гэж би бас нэг талаасаа бас баярлж л суудаг. Тэр гадаадын эрдэмтэд дотор бол мундаг Клайд Голден гэдэг одоо манай хөвсгөлийн төлөө бол баг ам бие насаа өгчихсэн юм өвгөн байдгийн одоо эрдэмтэн. Тэр хүний нэр энэ байсан таних хүнээс бол тийм. Тэгээ ийм одоо хүмүүс санаа зовж байна. Дэлхийн одоо олон эрдэмтэн хүн ард санаа зовж байна. Тэгээ ийм юм дотор итгэл өгөөд бас жаах анхаарад энэ хүмүүс чинь ингэж байгаа биш юм байна шүү бас энэ яах юм бэ гэдэг нэг өөр өнцгөөс хараад энэ хэргийг урагшлуулахад бол манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ дөр өөрийнхөө гараар хараад өөрийнхөө гараар үзээд өөрчлөөсөө л би хүсэж байгаа юм. Ерөөсөө. Тэгвэл энэ юм зөв явна. Тэгэхгүй нэг ингээл нэг төгжигдсэн юмнаас салахгүй явахгүй. Болдгсон болвол зүгээр болдгол багтаа би анхнаас нь энэ хэргийн араас явсан бол би бол энийг олно. Би бол ийм улмөртэй ийм тодорхой хэрэгэнд бол би бол ажиллахад бол энэ би нэг ямар ч гэсэн нэг үзүүрийг хүрдэж чадна л гэж боддоо шүү дээ. За бид хоёрын ярилцлагын цаг өндөрлсөн. Тэгэхээр талигачийн араас эмгэнсэн маш олон улсууд, улс гүрнүүд, Америкийн нэгдсэн улс, Швед улс гэдэг ингээд эмгэлээ илэрхийлсэн мэт юу гэсэн үг байсан бэ гэхээр дэлхийн биологч алдлаа гэсэн хариуцлын үг байсан л та. Тэгэхээр үнэхээр танаа хүү бол зөвхөн Монгол биш дэлхийн хэмжээний биологч мэрэгчлэлтэн байжээ. Тэгэхээр цагдаагийнхаа энэ хэргийг илрүүлэх байх гэдэгт бид одоо найдаж байна. Тэгээд та миний асуугаагүй юм уу эсвэл нийт одоо энэ үзэгчдэд хандаж хэлэх үгүй бол таны өмнө микрофон нээлттэй байна. За баярлалаа. Би
энэ манай хөөгийн говьд ажиллаж исэн ажил дотроос 2 айхтар одоо тэр нутагта тэр нутгийн хүн ардад тэр нутгийн амьтанд яг элэгтэй эзэн болцсон байна гэдэг юм 2 айхтар дүрс зураг байдаг байхгүй. Нэгдүгээрт нь тостын нуруунд аргал эренгээ усахгүй болоход миний хөө би ариу үрчиж шүүлдэгт ямаагүйгээд ирдэг байхгүй. Энэ бол үнэхээр байгаль хамгаалахад бол үнэхээр гайхамшигтай ижил дасал болсон ийм зүйл. Нөгөөх нь нэг цагаан сараар гэрте очиад байж хахад нь өмнө говийн тостоос ирвэс чинь мал барьчлаа ирж аваа гэсэн. Ирвэс чинь мал барьчлаа ирж аваа гэсэн байдаг. Тэгээд манай хүн яраад 2 хоног хоноод очиод үнэхээр ирвэс айлын мал барьсан байсан. Малынх нь барьсан малын ямааг нь ингээд чирхэд ирвэс нь дагаад манай хөвтөний 20-30 м зайтай дагаад ингээд явж ирсэн. Энэнийг харахаар бол тэр дундаа байгаль хамгаалагч хүн тэгээ тэрний өрсөд яг ингэж ажиллаж байгаад бол үнэхээр одоо ийм байгаасаа Монголын байгаль орчин энийг төр засаг яг энэ системийг бий болгоход өөрчлөгдөхгүй болвол яг өнөөдрийн бүтэц бүрэлдэхүүн энэ аргаар бол олон байгаль орчны хөвгүүдийг алдах мэднэ байна. Ийм учраас юм өөрчлөх цаг болчиход энэ шүү гэдгийг би яг энэ далим хэлээд хэлмээр санагч байна. Яг энд би зүгээр ярилцлагын цаг баг учраас яг тэр төр засгийн байгаль орчинд хэрхэн яаж ажиллах ёстой, ямар бодлого чиглэл гаргахтай, ямар бүтцтэй байх юм гэдэг нь бол өөрөө том асуулт хэвээрээ байна. Өнөөдрийн байдлаар зэрлэг амтнаас зөндөө алдсан энэ байгаль хамгаалах гар мухар байгаль хамгаалагчдаач олон зүйлээр шантраах ийм төрийн бүтэц юм яваад байна. Би өөрөө олон байгаль хамгаалагч хариуцдаг учраас ууланд олон хүн миний удирдлагын явд байгаль хамгаалагч гар мухар өнөөдөр хөвсгөлийн цасан дотор 2-3 м цасан дотор өнөөдөр явж байгаа. Тэрнийг бодоод би хөвгөө алдсны дараа ажилчтай бол яг л тэр хэмжээнд ойлгосон. Хизээ нэгэн цагт ийм болчихгүй л гэж айжсэн би. За таахан зөв баярлалаа. За маш хэцүү асуудлаар ярилцаж таны сэтгэлийг өмбөлсөндөө үлцэл өчье. Ингээ манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Ирэх даваа гарагийн 21 цагта эрг уулзтлаа. Баярлалаа.